Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол дог нэвтрүүлгийн 39 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт бид Аврагуудын лиг, Европа лиг, Конференц лигийн хагас гишээ шатны тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлсэн. За мөн лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсан. Эдгээр тоглолтуудын талаар ярилцахаар бид дөрөв цуглжээ. Бүгд нь орой мэндийг хүргье. За орой мэнд хүргье. Наад хувцс чинь Хаарцын хувцс биш үстэй. Биш. Дайны шиг. 24 оны дайны шиг. Дайны шиг. Хаарц бас яг мөрөн дээр иймтэй болсон байлээ. Нөгөө Хюмл гээд эднийх бүр ийм судалсан брэнд болоо. Дайных бүр. Дайны 98 онд бас яг ийм мөрөн дээр иймтэй шүү дээ. Сумар яах вэ? Гэж байгаа 6 оноос илүү хойш Adidas болчиход. Тийм Дайн бас яг ийм байсан. Одоо Хаарц гэдэг тэр нөгөө Шотландын лигт төрүүлэх гээд байгаа багч бас яг ийм. Тийм. Ташуул тэр нь лөө яриагаа орох уу? Төрүүлчих тийм. Яах юм мэдгүй. Тэгээд байгаа юм билээ. Тэгээ орчдөг бол бас амар осолтой байна тийм. За, Аврагуудын лиг шууд хэдүүлээ ярианд орцгоё. Аврагуудын лиг эхний шүн Арсенал, Атлетико Мадрид, Эмирейтс цэнгэлт хүрээлэн хариу тоглолтоо. Хийсэй. Эдээс нэг хүн энэ тоглолтыг үзээд нойргоо хонсон. Баталгаатай. Тэр хүнээс яриагаа хэлье. За, Үнэн очиж цэнгэл. За ингээ Арсенал клуб өөрийнхөө одоо бүтэн 130 жилийн түүхэндээ 130 орчим жилийн түүхэндээ Аврагуудын лиг хагашид 2 улирал дараалж үлдчихсэн тохиолдол байхгүй байсан. Тэгээд тэр түүхийг Спортингийг одоо хожсноор бол бүтээсэн. За ингээд Арсенал клуб мөн түүхэндээ зөвхөн 2006 онд Аврагуудын лигийн шигшээ тоглолтод шалгарсан боловч тухайн үед Барселона клуб хожигдож байсан, 2-1 хожигдсон, 2-т орж байсан. Тэгээ ингээд 20 жилийн дараа дахин түүхээ давтах уу гэдэг энэ тоглолт болсон. За ингээд тоглолтын 45 дахь минутанд тооны харьцааг нээсэн. За ингээд тоглолтын эхнээс болол харьцангуйас илүү тоглолтын одоо санаачлагыг авч тогтолцоод Арсенал тоглож байсан. Энэ бол эхний тоглолт нь тий. За ингээд Gyökeresийн одоо эхлүүлсэн тоглохоог Trossard зохиод ингээд за манай ингээд Saka буюу тий. Арсеналын фэнүүд бол Star буюу тий. Одоо од хүүгээ гэж одоо нэрлээд байгаа. Ингээд тооны харьцааг бол нээсэн. За ингээд хоёрдугаар хагас эхэлсэн. За хамгаалтын ингээд маш том үйл ойлголцол тий. Одоо бодлоо ингэ болсон. Ингээд болонгийн цохилт гэж шүүгч бол заасан. За ингээд энэ дээр торгуулийн цохилт байсан уу үгүй юу гэсэн бас маргаан бол тоглолтын бас төгсгөлд тоглолтын дараа бол гарч байсан гэж тий. За ингээд яг нь тоглолтын явцад бол шүүгч болон одоо Варын багийнхан бол үзээд энэ бол яг торгуулийн цохилт авахд бол хангалттай биш гэж одоо дүгнсэн. Ингээд тоглолт үргэлжилсэн. За ингээд тоглолтын 65 дахь минутанд тооны харьцааг холдуулах боломж бол гарсан гэж. За ингээд тоглолтын төгсгөл. Тоглолтын төгсгөл мэдээж Атлетико Мадрид нэлээд хоошоо Арсеналын суусан хамгаалтыг сэтлэх гэж одоо хэд хэдэн голын боломж үүсгэсэн боловч Арсенал хамгаалтандаа найдвартай байснаар ингээд Атлетиког бол хожсон. Ингээд 2-1 харьцаатайгаар хожсноор 20 жилийн дараа Аврагуудын лигийн финалд үлдлээ гэж. За, энэ бол бас л тий. Гахалтай сайн. 20 жилийн өмнөх Аврагуудын лигийн финалд үлдсэн Арсенал ч бол бүрэлдэхүүн бол супер одууд зөндөө байгаа шүү дээ. Тий. Зөндөө. Яг тэр тий. Анри. Тий 20 жилийн өмнөх Арсенал Солкер Арсеналын одоо гол цөм нь бол ерөөсөө нэг одоо ялагдчихгүй буюу тий одоо нэг Invincibles гэж хэлдэг. 49 Премьер лигийн 49 тоглолтод дараалан хожигдоог байсан тэр баг ерөөс цөм суурь нь бол очсон л доо. Тэгээд тэр 2003-аас 4 оны улирлын тэр багаас гол цөмөөс ер нь бол ганцхан одоо Патрик Виерал байгаагүй бус нь бол яг цөм баг тэр чигээр одоо очсон байдаг. Тэр баг тэр нь бол тэр 6 оны финалд тоглоод тэгэл мөнгөн медалигаа тэгэл бутарсан тий. Тэгэл бутарсан. Тэр бол яг сүүлийн тоглолт нь ч гэсэн. Ер нь бол тэр тоглолтод хоцсон ч гэсэн баг нь боторх нь бол тодорхой байсан. Ягаад гэвэл нөгөө нэг Арсенал клуб шин цэнгэлт барьчихсан мөнгө санхүүгийнхаа одоо асуудалтай байсан учраас тоглогчдоо зараад одоо тухайн үед одоо банкны зээлээр авсан байсан одоо зээлийнхэн төлтийг хийх тийм одоо хуваар гаргачихсан байсан. Арсен Венгер боловсруулсан байсан. Яг тэгээд тэр тоглолт бол хоцсон ч хожигдсан бол боторх байсан. Тэгээд яг тэр цүм багийн сүүлийн тоглолт нь бол тэр тоглолт болж таарч ирсэн. Энэ бол айгүй хүчрхэг баг. Одоо тэр чинь 2098 оноос хойш явж байгаа хүчрхэг баг шүү дээ. Ингээ баг ингэж барьсараа 2004 онд оргилдоо очоод тэгээд санхүүгийн асуудлын улмаас бол 2005 оны 100 Уярага явуулаад
Тэгээд 5-6 оны улирал буюу Патрик Виераггүй эхний улирал аахгүй. Тэр улирлынхаа финалд аврагууд лигийн финалд үлдчихсэн. Тэгээд 6 оны 100 дахиж явуулаад 7 оны 100 Андре яваад гих мэтчлэн ингээд тэр баг бол тэгэл бутарсан тий. Ерөөсө тэр багаас нь 3 жилийн дараа баг хүн үлдээгүү. 6 он чинь Эмиратс руу урдаг тий. Тийм 6 оны. Яг тэр 100-даа гэсэн үг орж ирсэн. Тэгээд 20 жилийн дараа аврагууд лигийн финалд үлдлээ гэж тий. Тэрнээс хойш ер нь бол шүгийн дөрвч байхгүйсэн үү? Бага. Хагас 2018-аас 9 оны үлдэлт хүрчихсэн. Нөгөө Роналдогийн Юнайтедтэй ч гэдэг. Цэнхэр өмсгөлт маш холоос чөлөө зохиолтоос нь хийдэг. Тэгээд тэгэж байж 8-9 оны улирал хагашаад үлдчихээд өнгөрсөн жил буюу одоо ингээд 17 жил хоёр дарааллаад тэгээ одоо ингээ хоёр дараалаад үлдчихэв. Одоо бол финал руу. тэрнээс хойш дахиад нэг том баг босчоод байгаа нь шүү дээ. Тий. Цэнгэл ер нь хэдэн оноос Арсеналыг дэмжих хэлсэн бэ? 2000 яг тэр 4 оноос л гэсэн үг. Одоо яг тэр нөгөө ялагдчихгүй цуврал яваад тэгээд дараагийн улирал 4-5 оны улирлаас ихэр яг тэр аваас л гэсэн үг. Нэг 20 гаруй жилийн одоо замнал байна да гэдэг шиг. Тэгээ одоо нөгөө баг нь финалд үлдэхийг хүлээхийн зовлон мэднэ л дээ. Бас нэг дандаа шүгийн 16-аас хожигддаг байсан багийн Тэр юуны 6 оны финалийн дараа Анрийн нэг ярилцдаг гэт юм аа. Нөгөө Роналдиньо ч өнөөдөр харагдсангүй шүү дээ. Самуэль Ето хаана байсан? Тийм Самуэль Ето хаана байсан гэдэг. Тэгээд тэгж ярьж ирсэн үнэн баг жилийн дараа тий. Тэгээ Барсад очоод их гурал болчихсон шүү дээ. Ето Роналдо. Тухайн үедээ бол очно гэж төсөөлөг үлээсэн. Тэр ярилцлага дээр бол нэг тоглогч онцолт нь Ларсон онцолт юм тий. Тэр үед тэд нар хайцсан юм бэ. Нэг л тоглогч одоо өнөөдөр бол харагдлаа. Тэр бол Хенрик Ларсон байлаа гэж хэлдэг. Амри Ларсон бас тэгтээ ер нь нэлийн харьсан үедээ Барсад очсон байсан. Тийм ер нь төгсгөл рүү гээл тий. 94 оны дэлхийн аврал тоглож явсан юм шүү дээ. Тий. тэгээд за ингээ 20 жилийн дараа финал. 20 жилийн дараах Арсенал одоо энэ жилийн Арсенал өмнөх Арсеналаас ер нь хүлээлт хэр вэ? Нэгүр вэ нөө? Өнгөрсөн жил ихтэй харьцуулах одоо эсвэл бүр 6 онд бол жишээ нь Барса арай илүү одоо үнэлэгдэжсэн биз дээ. Хүчрэх гэдгээрээ. Одоо гол фаворит нь илүү фаворит нь бол ялцч одоо хойд бол Барселона байсан л да. Гэхдээ яг тэр жилийн яг аргуудын лигийн Арсеналын форм бол үнэхээр онцгой байсан. Тийм баг гол алдаагүй. Аргуудын лиг хасагдах шатнд Хоёрын гол алдсан байлгүй. Ерөөсөө нэг ч гол алдаагүй финалд очсон. Хэсгийн шатнд гол алдсан. Хоёрыг алдсан. Тийм. Тэгээд яг нөгөө энэ жилийн Арсенал тэр итгэлтэй. Боломж бол байх шин. Мэдээж финалийн тоглолт бол одоо юу гэдэг шиндээ нэг жижигхэн моментоор л тоглолт бүр эргэчихгүй болвол бүр боломж бол одоо 2006 оны финалаас арай илүү их байж магадгүй гэж харагдаад. Одоо юу шиг те 6 оны финал дээр Янс Леманы гар хүрээд ул авчдаг шүү дээ. Тэр бол тэгэл тэр бол маш том эргэлтийн цаг. Тэр шиг юм бололгүй сайхан. Арсенал ч 10 үнэтэй л бас нэлээд олон зохион байгуулж шүү дээ. 10 үнэтэй л 2 дэг болгочих гээд байсан. Гараад гарчихсан тийм. Тэгжсэн тийм. Одоо бол ер нь гэхдээ 50 бах тий. 50 үү? Арсенал төлөө PSG-г гарч байгаа. Юун дээр Арсенал аврагын лигт энэ жилийн хугацаанд энэ улирлын хугацаанд төлөө хийсэн тоглолтын үр дүнүүдийг харцгаая. 14 тоглоод 11 хоцсон 3 тэнцсэн одоогийн байдлаар хожигдоогүй байна. Аврагын лигт 14 ба түүнээс дээш тоглолтыг хийсэн нийтдээ 44 тохиолдол байдгаас хожигдохгүй байгаа нь хожигдоогүй гарч ирсэн 14 тоглолтод хожигдлгүй зуралтай гарч ирсэн анхны тохиолдол Арсенал болж байна. За энэ шинэ форматаар гэсэн үг үстэй тий. Бүр 92-оноос хойш. 92 оноос. Үгүй яг нөгөө 14 биш арай цөөхөн тоглолт болчих шүү дээ ер нь. Тий. Муучнаар ч бол төрүүлсэн баг 13 тоглоно л доо. Тий. Тэрний өмнөх чинь бас нэг хэсэг товаагаа дахиж хэсэг таваагаад Тэгэхээр бас арай олон байсан. Тэгэхээр арай олон бол. Тэнгүү тэрний Ер нь бол хожигдлгүй финал төрсэн анхны баг юм уу? Тастаа мэдхгүй яг тэрийг бол харах. За 2.1 гол дундчилж байгаагаараа энэ бол нийт оролцсон 36 баг дотроос 9-р байранд голын дундчилж. Тоглохоо бол яг бүр супер биш гэсэн үг шүү дээ. Тий. Гол бол тийм хангалттай олон биш байна гэж үзэж болно. Алдсан гол бол тэг 14 буюу дунджаараа бүх байгуудтай. Нэгдүгээр байрыг бол ганцаараа эзэмшиж байгаа. Ливерпул ард нь хамгийн ойрхон сайн хамгаалалттай баг нь Ливерпул 1.1 гэсэн дундчилтай байж. Гол алдаагүй тоглолтоор 90-ээр нэгтэй. Нэгт. Тэгсэн тоглолт. Хоёр дахь баг нь юу гэж хаа? Дараагийн клин шиттэй баг нь Тоттенхэм. 6-аг. 6-аг клин шит. Элдис. За, ийм байна. Юун дээр Declan Rice-ыг онцлмоор байна. Яг за. За,
Declan Rice-ийн за дүрс биш. Энэ бол ерөөсөө за Declan Rice ингэж дамжуулж гэн энийг гоё хуурч гэдэг бол нэг сонирн биш. Declan Rice ер нь хаана тоглож байгаа нэгдэг хэлбэл харцгаая. Declan Rice-ийн гүйлт гэсэн зүйл. Энэ хүн бол ерөөсөө дэлхийн гадаргын 70% эзэлж байна. Харин яг энэ 2001 оны аврагын лигийн финалд Канте нэг 3-1 байгаа юм шиг тоглолдог шүү дээ, тий. 21 оны финал уу? 21 оны аврагын лигийн финалд одоо Ситигийн тэр амар хагас хамгаалтыг ерөөсөө юу ч болгодог шүү дээ, тий. Тэр Кантегийн заа нэг 90-95% нь баг төгсөж байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Тэр Канте бол ихтэй амар байсан л да. Тэгээд тэр Кантегийн 90-95% нь хүрээд бас яг нэг довтлохоо зохион байгуулах болон бусад тал дээрээ бол арай илүү гэхээр бол тэр Кантегийн хэмжээнд баг тоглож гинуудаа гэж Declan Rice сүүлийн хэдэн тоглолт харагдаад байгаа. Тийм талбайд бол үнэхээр л нэрээ яг үнэхээр л адуу шиг байгаа даа. Тэр нөгөө нэг юуны Жоржино бол тэгж хэлсэн байдаг шүү дээ. Юу нэ Арсеналын бэлтгэл дээр Мартин Одигаар Declan Rice хоёр бол ерөөсөө адуу шиг гүйтгэе гэж бэлтгэл дээр стамина сайтай тий. Яаж ингэж гүйгээд учрыг мэдтгүйгээд тэр яг энэ бол ингээ яг тэр хэлжсэн нь бол батлагжил байна л да тий. Declan Rice бол үнэхээр онцгой бол байна. Ялангуяа сүүлийн хэдэн тоглолтод бол үнэхээр л яг амиа тавьж байна. Тэгээд тэр нь тоглолтод бол өнгөрсөн жил энерги бариад шүүгийн дөрөвт үлдэхэд гол одоо Реал Мадридийн хаалганд гол 2 голыг оруулсан л хэлтэй тий. Тэгээ одоо өнгөрсөн жил нөгөө хожигдсан багтайгаа тоглох гээд байгаа юм байна шүү дээ тий. Тэгээд саяны тоглолтын дээр бас юу байгаа да одоо Арсеналын гарааны гол товтлогч Виктор Gyökeres яг Арсеналын өмсгөлтэйгээр хийсэн хамгийн шилдэг тоглолт байсан гэж юу нь бол хэлж болохоор байгаа да. Яагаад вэ гэхээр яг өмнө өөр энэ тоглолт хэдэл гол оруулаагүй ч гэсэн яг Арсеналын тоглооны зохион байгуулалт нь маш өндөр үүрэгтэй байсан. Бөмбөгийг алдаагүй Атлетико Мадридын төвийн хоёр хамгаалагчийг бол ерөөсөө л баг ингээд хоёр гарт атгачаал ирсэн бөмбөг хоёр тал руугаа хуваарлаад бусад одоо тоглооны аюултай тоглогч нартай боломж гаргаад амун ингээд хоошоогоо хамгаалж байгаа үед бөмбөг Арсеналын одоо тургуулнал байгаас Арсеналын хамгаалтын 3-1-ээс гарахад тэр ирсэн бөмбөгийг талбайд төвд авчаад тоглооны 3-1 л ингэ шилжүүлж аваадсан тохиолдод бол маш их байгаа даа. Нэг бөмбөгийг айлын талбаар ойртуулах, айлын хаалгаар ойртуулах тэр гол үүргийг Виктор Gyökeres бол маш одоо сайн гүйцэтгэсний ачаар хамгаалтан дээр ирэх дарамтыг бол бууруулж чадсан. Тэгснээр тоглолтын эцсийн үр дүн Арсеналд ирэхэд бол маш том нөлөө үзүүлсэн. Тэгээд энэ Declan Rice-аас гадна өөр нэг тоглогчийг мэдээж арай илүү онцлох юм бол Виктор Gyökeres-ийн тоглолтоор онцлохоор байна. Арсенал тэгээд одоо гол хүчин зүйл нь одоо хамгийн одоо бус багаас давуу тал нь хамгаалт шүү дээ тий. Тэр Арсеналын хамгаалт дундын болон арын хамгаалт. Тэнгүүд хоёр жигүүрийн хамгаалагч нар яг нөгөө анх гарч ирсэн Тиймэр байхгүй байгаа шүү дээ. Тэр ер нь хэр нөлөөлөх бол одоо бол харьцан гайг болж байна. Одоо ингээд яг юу гэдэг чи яг ингээд одоо ингээд арай жоохон хүндэл өргөн зургаанд харах юм бол Ben White одоо яг эргээ формд орж эхэлж байна. Яг 2 сарын өмнө бол Ben White бол формгүй нэлээд хийтэй бол байсан. Янз янзын юм гаргаад л тий. Одоо л ингээд Ben White ингээд формда жигдрээ ороод эхлэнгүүт ямар хэмжээнд тоглож байгаа гэдэг нь бол харагдаж байгаа гэсэн. Калифери мөн адилхан бас. Ер нь бол форм олцсон бол байгаад байна. Тодорхой хэмжээний гэмтэлтэй ингээд орон гарan байсан бол яг ингээд форм олоод эхлэх юм бол Калифери маш олон талын тоглолттой гэдгийг бол харуулж байна л да. Талбайд зүүн захаас талбайд түрүү ороо найруулахад оролцож байна. Одоо нөгөө Сака, Тросар гээд одоо жигүүрийн товтлогоон дээр байгаа хоёр тоглогч. Би бас тэрийг бүр зориуд олж уншсан л та. Бүр ингээд задлцсан. Тэр хоёр зүгээр жигүүрийн товтлогоон дээр байгаад байгаа биш. Одоо баг Declan Rice-тай зэрэгцээд, Miles Lewis Skelly-тэй зэрэгцээд төвийн хагас хамгаалтын байрал руу буцаж ороод ахаар ингээд ер нь бол эсрэг багийнхаа жигүүрийн хамгаалагч нарыг өөртөө татна. За тэнгүүтээ тэр талтаа нөгөө талтаа Gyökeres хоёр төвийн хамгаалагчийн голд зогсоод байгаа биш. Байнга хоёр жигүүрлөө ингэж гүүгээл урагшаа хоошоо гүүгээл ер нь бол бүр ингээд толгойг нь эргэтэл гүйж байгаа. Тэр ерөөсөө Gyökeres баг хамгаалт Арсеналын хамгаалт хэрэгжтэй бүр тэр урдаасаа эхэлж байгаа гэсэн юунууд байлаа. Одоо санживал түрүү 7 хоногт Фулхэм эсрэг нэг Gyökeres ганцаараа тэр урагшаа нэг жигүүрлөнгөөдөг шүү дээ. Яг тэр шиг давталгаа сая Арсеналын юм дээр энэ тоглолтын дээр ч гэсэн харагдсан шүү дээ. Кел Мерино ер нь фит байгаа юм. Кел Мерино гэмэл бараг дууссан. Улирал дуусгаас өмнө нөгөө намжиж идгээд буцаад яг ихний бэлтгэлд орж магадгүй гэсэн юм. Хөлөө өвөл нөө цуулцсан шүү дээ. Ер нь хэцүү. Бас гол хүн байсан давталгааны. Тий. Бас л хэрэгтэй тоглож. Одоо нэг хүнээс хамааралгүй болж чадчих эхэлж байна гэж би бол харж байна. Яг Мерино нөгөө Хаварцыг гэмтсэн хойгуур айгүй хэрэг болж ирсэн юм байна л та. Одоо Хаварц нэргээ ирсэн л ч тий.
Төрүүлэлгүй за энэ статистикаас хасагдах болтгой гэж ерөөй. Сая 2-1-ийн хоорондоо тоглолцлоо тийм. Хоёр нь хоорондоо тоглосон. Арсенал 225 тоглолтод аврагын лигт Европа цом нийлээд 225 тоглолтод хийсэн. Төрүүлэлгүй хамгийн олон тоглосон баг. Динамо Аврагын лиг тоглосон баг юм уу тий? Европын цом аврагын Тийм болоо бүр 50 оноос 55 оноос. Ер нь Европын тэмцээнд тий? Галатасарай, Олимпиакос гэсэн 5 баг. Галатасарай ч нь одоо ер нь тоглоод байх юм биш үү? Энэ Турктэй 4 дараалал төрүүлчихвөө тий? Тэглээ. Олимпиакс ч бас тийм. Динамо Киев бас сурггүй үстэй одоо. Одоо хэцүү шүү. Одоо хэцүү. Энэ одоо ихэнх нь тэгэл 80 2000-аад оны л. Энэ одоо бүр дээр үе нөгөө 80-ад оны сүүл блокны үеийн Киев юм бас тий? Тэгээ бас 2000-ад оны үеийн одоо Динамо Киев одоо Андрей Шевченкогийн үеийн сэргээр Европ төрүүлтэй Динамо Киев бас тэр үед их олон тоглолт хийсэн Сүүлд бас нөгөө Ярмоленко, Коноплянко энэ төр ч бас овоо авч явсан шүү дээ. хэсэг тоглосон тий. За тэгээд мөн энэ хооронд Антуан Гризман Европын буюу аврагын лигт хамгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Орландос хийдгэрээ. Өөрөө бүр Америк руу явна гэж боддог байсан гэж шүү дээ. Тийм үү. Тэгж байна. Гризманы тэгээ сая Арсеналтай 2 тоглолтыг ярихад бас л болоогүй байл шүү. Тоглолт Ялангуяа тэр эхний тоглолтын дээр бол Гризман бүр айгүй Барсатай 2 тоглолт байна тий. Тэгээд цэнгэлээс би бас нэг юм зүгээр сонирхоод асуучвал сая энэ тоглолтын өмнө Фулэмтэй хийсэн тоглолт тий. Тэгээд тоглолт энэ дараагийн тоглолтын дээр бас байсан уу? Майс Луис Скелли ингээд 3 тоглолт дараалал гараад гарч байгаа байхгүй юу? Цэвэрлэгэн дээр Яг ийм чухал үед тий удирдлагын төгсгөлд 5 сар гарчаад хахад ингэж гарааны бүрэлдэхүүндээ бас гинтийг өөрчлөлт оруулах гэж ховор штэ. Тэгээд Субименди сэлгэний тоглогч болчихж байгаа байхгүй юу? Тэгээд одоо финал дээр жишээ нь одоо айлна гарах уу гэдэг ч юм уу. Тэгээд энэ солилцооны гол шалтгаан нь одоо жишээ нь юу? Яг одоо энэ 3 дугаар сарын одоо уналт 4 дугаар сарын их үеийн одоо уналт байгаад байгаа шүү дээ. Мөн бас 3 дугаар сар ч гэсэн тоглохоо сайн байгаагүй. Тэгээд одоо нэгээс дээш гол хийгээгүй 8 тоглолт дараа. Тэгж явж байгаа сая нэг тасарлаа шүү дээ. Тэгээ ингээд харах юм бол бас юу юм бэ л одоо ингээд Зубимендигийн үүрэг бол тоглолтыг нөгөө нэг тийм одоо юу гэдэг чинь хянах үүрэгтэй тийм тоглож байгаа байхгүй. Хянах үүрэг хит 50. Тий одоо хит тийм одоо болгоомжлон тоглож хит алгуурах гашар. Тий тэгээ ерөөсөө нөгөө хурц дамжуулалт гарахгүй ерөөсөө эрсдэлгүй алхам хийдэг. Тэгэнгүүт нөгөө талдаа Арсеналын хувьд бол нөгөө довтолч гол оруулах шаардлагатай нөхцөл байдал илүү байгаа шүү дээ тий. Хэрвээ зүгээр хамгаалах шаардлагатай гэх юм бол Зубимендигийн үүрэг бол болж байгаа байхгүй. Ихэнх тоглолтуудаар Арсенал угаасаа довтлох ёстой, гол оруулах ёстой гэдэг дээр бүр ингээд довтлооны хувьд зохион байгуулалтыг бүр ингээд чөдөр болоод ирсэн тал бол байгаа даа. Хитрхи ингэж алгуурсан дамжил ихэнх дамжуулалт нь хажуу тийшээ хоёр хажуу тийшээ ойрлцол хоошоо явагддаг тий. Тэгэнгүүт Луис Майнс Скеллийн хамгийн гол давуу тал бол талбайн төдөө бөмбөг залж явах уу, бөмбөг дриблинг хийж явах чадвар нь аюул өндөртэй. Тэгснээр нөгөө нэг одоо 4-4-2-оор ингээд блок хийгээд хамгаалтын шугам зурцсан байгаа нөхцөл тэр 4-4-2-ын блокийг эвдэх маш олон боломж одоо нөхцөл байдлуудыг Луис Майскел үүсгэж байгаа. Тэр нь одоо ингээд яг Фулэмтэйсэн тоглолт, Атлетикотэйсэн тоглолт, сая сүүлийн Премьер Лигийн тоглолт ихний 30 минутанд 45 минут дээр маш тодорхой харагдаж байгаа байхгүй. Тэр бол асар том давуу тал байгаа даа. Тэгээд энэ өөрчлөлтийг уг нь бол төлөвлөөд зориглохгүй л явуулсан юм байл л да. Арай илүү тоглооны санаачлагтай гэсэн үг биш үү? Тоглооны санаачлаг хамаагүй өндөртэй. Талбайн төвд бол эрсдэлтэй алхам хийх нь бол одоогийн Арсенал хэрэгтэй байгаа даа. Тийм учраас бол энэ одоо зөрөгтэй солилцоо нь бол одоо өөрчлөлт тийм ээ маш үр дүнгээ өглөө. Одоо чинь Зубименди бас ингээ хитрхи олон минут тогсны улмаас нөгөө нэг бие болон сэтгэлийн хувьд бол нэлээд одоо ядарсан байгаа даа. Тэр нь бол бүр яг тэрний яг оргил тоглолт нь бол юун дээр гарсан баг. Борнмут дээр гарсан. Борнмутээсэн тоглолтын дээр бол энгийн дамжуулалт өгч чадахгүй байсан тийм. Хажууд бөмбөг аваад хажуудаа 10 м зайтай хүнд оноож өгөхгүй байгаадсан байхгүй. Энэ бол мэрэгжлийн тамир ядралт төчний хувьд бол тий одоо биеийн болон сэтгэл зүйн байхгүй тий. Ерөөсө болохгүйсэн. Тэгээд бүр ингээд чи ингээд Имрас дотор чи бүр ингээд бөмбөг авангууд хүмүүс ингээд шоконд орж байгаа нөхцөл байдалтай байгаадсан. Тэгээд хизээ өөрчлөх юм бэ гэжсэн ингээд айгүй чухал өөрчлөлт бол хийж чадсанараа одоо ингээд сүүлийн 3 тоглолтоор маш эерэг үр дүн бол авлаа л да. За өрсөлдөгчийг харцгаая. Байерн, Парис Сен-Жермен за өмнөх тоглолт 5-4-ийн харьцаатайгаар маш туйлын шуугаатай айхтар тоглолт болсон. За тоглолт эхлээл ерөөсөө ингээл нөгөө нэг гол ороод за давтагдахнууд байл гэсэн. Өнгөрсөн жилийн Баллон д'Орын эзэн Дембеле. Тэгээд нөгөө нэг бидэд яриадсан шүү дээ. Парис Сен-Жермен Байерн Мюнхнийг 2 голын зөрүүтэй ер нь очиж чам бол тэдэнд боломж гараад ирнэ. 1 голын зөрүү бол найдваргүй гэдээ бид нар яриадсан шүү дээ. Тэгэхээр ингээд эхний тоглолтын дээр 1 голын зөрүүтэй байсан боловч хоёр тоглолт эхлэнгүүт ингээд 2 голын зөрүүтэй болчихж байгаа байхгүй.
Тий, одоо энэ гол нөгөө Энрикегийн ялангуяа тоглолтын Тэнгүүд ингээд тоглолтын турш ингээд 2 голын зөрүүтэй болчих. өөрчилчихөж байгаа юм л та тий. Эрт гол орсон. Нэг голын зөрүү бол найдваргүй гэдгийн төгсгөлд Кейн хийгээд харагдсан шүү дээ тий. 2 голын зөрүү гэдэг чинь ингээд хожил төрөгчөж байгаа л. Тэгээд энэ Дембелегийн оруулсан гол нь Ливерпулийн хаалганд нэг эрт хийжсэн шүү дээ өнгөрсөн жил 5 дахь минутанд. тэрнтэй их тийм төстэй чухал үр дагавартай гол шиг санагдсан шүү дээ. Ер нь Дембеле айгүй хэрэгтэй голуудыг оруулаад байгаа маа. Айгүй чухал гол оруулсан. Тэр өнгөрсөн 5. За энэ нөгөө гар хүрдэг. За энэ гар мүйс гэл тий. За энийг юу гэж бодож чинь таад? За гар Дөрмөндөө хүрсэн биш л гэдэг. Тэ санаатайгаар бол хүрээгүй. Тий. Гурван шалтгаан юу гэж хэлж илээ. За нэгдүгээр санаатай биш, хоёрдугаарт нөгөө тоглож исэн багийн нөгөө чиглэл рүү. Гурав дахь хаалгаар биш. Өөрийнхөө тоглогч болсон. Тий өөрийн тоглогчоос. Тэгээд нөгөө багийн тоглогч болсон. Тэр бол ямар нэгэн дөрмийн хувьд бол алдаатай байх Багш байхгүй. Тэгээд жил болгон бас дөрөв ингээд өөрчлөгдөд байна аа ч юм. Ялангуяа өнгөрсөн жилээс бол бүр нэг тодорхой юм болсон юм нь бол юу байгаад байгаа шүү дээ. Одоо нөгөө өөрийн багийн тоглогч болон өөрийн биеэс ойсон бөмбөгөнд хэрвээ реакц үзүүлэх болцоогүй үзээ хаагаад тогтоогоод буулгаад авал төгөхгүй шүү дээ. Санамсаргүй байв тий. Тий санамсаргүй байв. За ингээд арай л оройтсон бороо орсон доо гэдэг. Харин нэг голын илүү зөрүү байсан бол ингээл нэмэргүй байхгүй тий. Энд чинь ингээл аюул болох. 2 голын зөрүүтэй учраас тэрийг ингээ хамгаалах боломж гараад байгаа байхгүй. Нэг гол бол Баерны эсрэг ерөөсөө зөрүү биш. За Кейн ч одоо тэгээд хувьдаа нэг рекордтой болол дууслаа да. 6 тоглолт уу? Бас 6 тоглолтоор л гол. Тэглээ. Зян гээд манай Луис Энрике яасан бэ? Манай гээл Юу вэ? Луис Энрике 2 жил дараа л пенальтчлаа. Тэгээд өнгөрсөн жил хоорондоо тоглосон Арсеналыг одоо аврагын лигээс шүгүүнрөөс мулталсан багтайгаа дахиад таарлаа. 23 оны 100 Челси Луис Энрике Челсигийн ярилцлаганд ороод тэнцээг юм шүү дээ. Челсигийнхэн голоод ийм төлөвлөгөө бол таалагдахгүй ингээд. Явуулсан. Тэр үед одоо яагаад гэсэн юм бол тээ. энэ дээр энэ тоглолт за хэдүүлээ халуун яриараагүй орохоос өмнө Луис Энрикегийн бэлдсэн маш нэгэн сонирхолтой хөлбөмбөгийн ертөнцид төдийлөн ажиглагдаад байдаггүй нэгэн тактикийн зөв хажуугаар гаргадаг уу? зөв. За энэ бол Майкл Олизыг тоглолтоос гаргасан тохиолдол байна. Энэ болохоор Матвей Сафановыг 5 шугамаас бөмбөгийг тоглолтод оролцуулахдаа дасгалжуулагч өөрийнхөө зүүн гар талын бүс рүү бөмбөгийг цөлөөд зүгээр гаргаадаа гэсэн даалгаврыг өгсөн байна. Тэгээ энэ одоо нэг ихнийг бол ороод нөгөө Энрикегийн тактик өөрчлөгддөг гэдэг чинь бас юм л дээ. Тий. Одоо 2 голын даваатай болчихж байгаа шүү дээ. Тий. За энэ дээр нийтдээ 5 шугамаас Сафано 11 удаа цогсноос 9-ыг нь яг энэ шугам руу цогсон. Хоёр нь талбай дотор үлдсэн 7 бөмбөг хажуугаар гараад явсан. За энэний гол шалтгаан энэ одоо Майкл Олизе. Майкл Олизыг ингэж тоглолтоос гаргав. Майкл Олизэд бөмбөг ирэхгүй байх. Майкл Олизэд бөмбөг ирлээч үнэхээр тухгүй байдалтайгаар бөмбөг ирэх. Тий, одоо хамгаалагч нар хамгаалахад бэлэн гэсэн үг шүү дээ. Хажуугаас шидэхтэн байрлаа эзэлцээ ял тийм тий. Яг тоглолт үргэлжлэж яхад бол хэцүү шүү дээ. Тэгээд гол нь Кварац хэлээч гэсэн бөмбөрүүд тэгж хүчтэй сүлдтэй явахгүй. Ерөөсөө хажуугаар шидүүлээл байх нь хамгийн одоо ашигтай. Тэгээ хоёр дахь шалтгаан бас цаг явуулах байхгүй тий. Цаг явуулах тий. Энд чи ягаад шууд талбайгаас гаргаж ийнэ гэхээр хэрвээ талбай дээр унчих юм бол нэг буцаж хурдан нөгөө нэг юу одоо транзишн буюу буцаж эргээд довтлоо орж ирэх магадлалыг нэмчих юм байлээ. Тийм учраас бүр албаар зориудаар талбайн одоо яг тэр дэлгэцэн дээр харагдж байгаагаар бол PSG-ийн талаас харах бол зүүн урд болноор бөмбөгийг нэг шидэж өгч байгаа. Тий. Тэгээд энэ бол бас л одоо юу гэдэг чимдээ одоо хөл өмгтөө бол нөгөө нэг dark art буюу одоо жоохон тоглолтын цагийг үр ашиггүй өнгөрөөж хуулийн цорхойг ашиглах хүссэн үр дүнгээ гаргах штэ тийм ээ одоо жишээлхэн бол өнгөрсөн тоглолтын дээр өнгөрсөн 7 хоногт бол жишээ нь ингээл Атлетико Арсеналын тоглолт болоход 1-1-ээр дуслаа ямар уйтгартай вэ гээл тэгж байгаа боловч яг тэр дотор ингээд яг саяныхтай төстэй асар олон тийм тактик үйлдэлүүд хоёр багаас нэг блоклаад хийгээдсэн байхгүй. Тэгэнгүүт сая айхтар хоёр гой довтлогоотой хоёр баг дээр нэг нь бол үр дүнгээ хамгаалах гэдэг яг саяны үйлдэл хийж байгаа байхгүй. Чин тэгэл хөл өмгтөө бол эцсийн үр дүндээ бол хүссэн үр дүнгээ авах, хожих, финал шалгарх нь л чухал шүү дээ, тий. Тэрнээс гой тоглоод энэ тоглолтод PSG хожигчих юм бол бүр утгагүй юм болно гэд яг эхний тоглолтын 5 минутанд гол оруулсан сошь ер нь бол PSG маш олон одоо тийм үйлдэлээр цаг явуулах, Баерны тоглогчдыг шатаах, тэр дотроо
Vincent Kompany Bayern-ы ахлах тасгалжуулагчийг тоглолтын контролыг алдагдуулах янз аргууд бол төрөл төрөл сэлж Одоо хийж өнгөрсөн жил жишээ нь нөгөө Барса Интерийн хариу тоглолтын дээр Ламин Ямал яг ийм нөхцөл байдал дээр очоод зогсож байгаа байхгүй тий. яг Тэрний хооронд зүгээр хажуугаар гаргацсан бол тийм. Тэгэхээр болонд тэр яг болонд очоо барих хэрэгтэй байсан тийм л та. Тэгэхээр тэр нь шон тэгээд зүгээр ч бүр сөрөг дотлоо болоод гоолоо. Тэгээ Барса өөрөө мултарсан. Яг нь энэ дээр яг нь ер нь бол яг цаг оноогоо хамгаалж байгаа цаг барьж байгаа багийн хувьд бол чинь хажуугаас бөмбөг гаргахад цөлж мөлөхөд ингээд ер нь бол хойноос цөлж байгаа юм ч гэсэн өөрийнхөө багийн хамгийн бөмбөг барих чадвартай хүн рүү өгдөг л дөө. Ер нь бөмбөгөө алдчих магадaltaй хүн рүүгээ бол өгдөг шүү дээ. Хажуугаар шитгэд хүртэлтэй нөгөө багийнхаа за энэ дүү өгчих юм бол ядчил арай бөмбөгөө авахгүй удаан алдахгүй удаан барих бах урагш нь яаж игээд нэг цөлчих бах гэдэг ч юм уу тэр хүн рүүгээ өгж мөгдөг л нэг тийм юм байдаг л да. Тэгэхээр PSG-гийн бөмбөг барих чадвартай зунгаалдуулах чадвартай хүмүүс тэнтэл байсан гэсэн үг үү те? Гүү гол нь буцаад бөмбөгөө салгаж чадна гэдэгт үнэхээр итгэлтэй байгаа гэсэн. Paris Saint-Germain. За. Гол нь хажуугаас лаймер шидүүлээд Олизе ч байна, хоошоо ч юм. За хоошоо өгөх юм бол тэгээд ингээ байрлалаа эзэлчихнэ. Өөрөөсөө ингээ байрлалаа эзлэх хугацаа хожно. Зөрүүлээд Олизе бөмбөг авахд Ардноо нөмэнд шүү чинь төвөөс нь Жон Эвис ч юм ингээ шахаад очдог ч гэдэг юм. Тэгэл одоо сая бөмбөг тасалж байгаа жишээ харагдлаа шүү. Олизе гол нь газраар дамжуулалт авахгүйгээр ингээд дээрээ шидсэн бөмбөгийг тогтоогоод тэр чинь эхлээд ирсэн бөмбөгийг цээжин дээрээ ч юм уу за буулгаад газарт буулгасныхаа дараа Олизе довтлогоо эхлүүлэх боломжийг л тэр хооронд л Paris Saint-Germain бүх юм хийж байгаа. Тэрнээс доогуур ирсэн бөмбөгийг бол тап гэж Олизе бол хуураад гарах боломж чадвартай тоглогч шүү дээ. Тэгээд Луис Энрике өөрөө хүртэл ярьсан байсан тий. Тэгээ PSG-г ингээд уртлын тоглогч нарыг харах юм бол одоо яг нөгөө агарын тулаанд бас тийм сайн биш. Байхгүй. Дембеле, Кварцхелиа дүүгээ гэх. Одоо тэнгууд нөгөө Байерн жишээ нь алсын дамжуулалт за Harry Kane руу хоёр дахь бөмбөгөөрөө дамжаад тоглохоор үргэлжлэх боломжтой. Арсенал, Йокерс гэдэг ч юм уу. Тэнгууд Paris Saint-Germain-д Дембеле шууд тэгж хоёр дахь бөмбөг аваад цаашаа тоглохоор үргэлжлэх гэдэг бол асуудалтай л. Тэгээд 30 удаа бөмбөг алдсан байна. Олизе зөвхөн Олизе. Dispossessed. Lost possession. 30 удаа. Хоёр тоглолт нийлээд тест. Зөвхөн энэ тоглолтын дээр. Зөвхөн энэ тоглолт. Олисоч харин их л бүр ингээд тэгээ гол нь болохгүйс өдөр л тест. компани бас сэлгээгээ Олизег үнэхээр ингээд баглчаа тоглолтын болохгүй байхад Олизег суулгалуу эсвэл бүр нэлээд ойроо суулгал. Яг нь ер нь Paris Saint-Germain Олизег эсрэг багийнхаа хамгийн аюултай тоглогч гэж үзээл. Илгээдээ тоглолтыг гаргахгүй л гэж л маркетж ил байсан юм байна. Бас энэ дасгалжуулагч нарын туршлагын зөрүү бас байна тий. Байлгүй байх тий. За тэгээд Кварцхелиа нийтдээ 7 тоглолт дараалан голын дамжуулалт өгсөн хасагдах шатнд шүү. Анхны тоглогч аврагуудын лигийн түүхэнд хамгийн анхны тоглогч болсон. Хоёр багийн нийлбэр статистик гэсэн үзүүлэлт байгаа. За энэ болохоор эхний тоглолтод Paris Saint-Germain Bayern München нийлээд 22 удаа зогссноос 9 гол бүртгэгдсэн. Торгуулийн талбай дотор 12 оновчтой цохилтоос 9 гол бүртгэгдсэн. Торгуулийн талбай дотор 72 удаа хүрсэн 8 голын боломж үүсгэсэн. Хариу тоглолтод болохоор 33 удаа нийлээд 2 баг сая зогсож байгаа юм. 13 удаа буюу өмнөх тоглолтоос илүү олон удаа хаалга нийлээд онж байгаа юм. Тэгтээ 2 гол орсон. Торгуулийн талбайд орсон том боломж үүсгэсэн. За энэ бол тэсэг ондоо эсрэг тэсрэг хоёр нөхцөл байдал байсан гэдэг нь бол эхний тоглолчгоо дахиад тоглож болохгүй нь бол тодорхой. Гэхдээ үүсгэсэн боломж хаалгарууж хэлсэн цохилт бол хамаагүй илүү байсан бол энэ сарагч. За тэг хоёр тоглолт бол нэрэл эсрэг тэсрэг шиг болсон. Тэгээд яг хоо энэ өнгөрсөн дугаар дээр бидэд ярьж ирсэн ш тийм ээ. Юу гэж ярьж ирсэн бэ гэхээр Луис Энрике тоглолтын одоо нэг 65 дахь минутаас хойш өнгөрсөн тоглолтын 5-2 усны дараагаар тоглолтыг нэг хяналтандаа байлгах тэртлийн одоо алхмыгаа орой жоо оройтуулаад хийчих үү. Тэгснээрээ тоглолт илүү нэг задгаа тэрчгээр нь яваа 5-4-өөр дуусчих уу да гэж ярьж ирсэн. Яг тэрэн тэрнтэй харьцуулахад саяны тоглолтын дээр бол маш тийм одоо зоримог алхам хийлээ л дээ одоо тоглолтод одоо яаж игээл финалд үлдэх ёстой гээл одоо байж болох эхлээд цаг үрэг хамгаалтанд эхлээд гол оруулдаг л амар чухал та. Ер нь бол тэр эхний тоглолтын дээр Paris Saint-Germain өөрсдийн давуу байдлаа бол алдсан байхгүй юу? 5-2 байж байгаа 5-4 болсон бол тэр бол хизээч Paris-ийнхний хүссэн зүйл биш байхгүй. Тэгтээ харин тэндээ сэтгэлээр унсангүй дараагийн тоглолт эхлэнгүүт нэгийг хийгээд гоё зүбэл. Тэгээд дээрэс нь эхний тоглолтын дараагаар манай бид нар одоо байгууллагаараа хөлбөмбөг тоглосон ч гэсэн
За ер нь айлын гол тоглоо хинээс эхлээд байна. Тэрнийг бор нөхөр дээр бөмбөг оцохоор тэндээс л тоглоо эхлээд шүү гэд бид нар ч гэсэн зүгээр байгууллагаараа тоглож явах хүртэл тэгээд одоо харцдаг ш. Тэрнийг нь очиод чи өдлөхгүй бай гэл нэгийг явуулдаг үстэй. Яг тэрэн шиг л одоо чинь Олизегээр бүх бөмбөг дамжаад байна. Олизе дээр ямар нэгэн байдлаар бөмбөг очихоор ингээд дамжаад Луис Диас гол хийгээд байна. Эсвэл Harry Kane ашигтай момент үүсгээд байна. Эхлэл нь бол Олизегээр эхлээд байгаа юм байна гэдгийг бол олоод харцсан байна тий. Тэгээ саяны тоглолтын дээр яг хоёр дахь тоглолтын дээр Bayern PSG 1-1-ээр тэнцдэг тоглолт дээр бас нэг чухал зүйл байгаа даа нь Луис Энрикегийн Paris Saint-Germain-ийн тоглогчдын сэтгэл зүй байгаа даа. Ерөөсө нэгдүгээрт бол баг гэдэг зарчим угаасаа явж байгаа байхгүй. Яагаад тэр нь харагдж ийн вэ гэхээр ялангуяа хивичаагаас бүр айгүй их гарч байгаа. Кварацхелиа дээр хамгаалтан дээр буцаж байгаа. Хамгаалтан дээр тусалж байгаа, эргээд буцаад өөрийнхөө хамгаалтын байрлалыг эзэлж байгаа, бөмбөггүй өөрийнхөө үүргийг биелүүлж байгаа эдгээр сархан бол бүр ингэ төгс жишээ байгаа байхгүй. Тэгээ өмнө нэг 2 жилийн өмнөх нэг бичлэг байдаг шүү дээ. Эмбапе, Луис Энрике, Майкл Жордан жишээ аваад ингэж ярьдаг жишээ байдаг шүү дээ. Майкл Жордан оноо авахгүй үедээ багийнхаа хамгаалтан дээр төвлөрөөд өөрийнхөө оноо авах тэр нөгөө нэг болон мөчийг ингэ хүлээд юм аа тий. Яг тэрэн шиг чи байх хэрэгтэй гэдэг Луис Энрике ярьдаг шүү дээ тий. Яг тэр одоо ярьж исэн зүйл бол Paris Saint-Germain-ийн тоглооны уртлын 3 тоглогчдод бүгдээрэн дээр нь бол бүр төгс байна. Одоо аль нь одоо хамгаалтан дээр хоошоо сууж ийн, хамгаалтан дээр эсрэг багийн тоглооны гол тоглогчдод зууралдаж явж ийн, хэрэгтэй үед алдаа гаргаад татаад унгааж ийн, хэрэгтэй үед шахаад одоо нөө тоглооны орон зайг нь багасгаж ийн гэх мэтчлэн арга хэмжээ хийж байгаа байхгүй. Тэр хэрвээ хивича тэр Paris Saint-Germain зүүн захад байгаагүй бол Michael Olise гэж тоглолтоос баг гарахгүй ч байсан байж магадгүй байх. Тэр бол үнэхээр одоо яг ингээд багийн яг хэрэгтэй үр дүнгээ авахын төлөө тоглогчид бүгд өөрийнхөө үүргийг төгс биелүүлсэн тоглолт юм болов гэж харагдаж байна. Тэгээ энэ Bayern Test-ийн энэ тоглолтын дараагаар айгүй их тийм зүгээр хөлбөмбөг сонирхчдын дунд сайтууд, майтуудын дунд хивича ер нь дэлхийн яг энэ нэг номер уу энэ тий ер нь Vinicius-ээс илүү юм шүү. Чөтгөр амар гэдэг тийм тий. юм яригдсан тий. Өнгөрсөн хаврын формор бол илүү л байна л та. Тэгээ би ч гэсэн ер нь бас нэг онцлол байгаа. Хэрвээ энэ жил зүгээр дэлхийн аварга байхгүйсэн бол хивича Балон дорын топ 3 магадгүй яг балон дор авсан байхад ч гэсэн гайхааргүй л. Vinicius-ээс ер нь баг илүү байх гэдэг тийм. Илүү байна. Үнэн. Тэ одоогийн байдлаар. Үнэн. Нэг улсын дасгалжуулагчид финал үлдлээ. За энэ бол Авралын лигийн түүхэнд 4 дахь тохиолдлоо. Анх 2003 онд Марчелло Липпи Ювентусыг удирдах байсан Карло Анчелотти Миланыг удирдах байсан. Энэ бол хоёулаа Италийн баг байж. 2013 онд бас 2 герман дасгалжуулагч 2 герман багуудтай гарч ирээд финалд үзэж байлаа. 2020 онд 2 герман дасгалжуулагч нэг нь Paris Saint-Germain-ыг нэг нь Bayern-ыг удирдах. За Артета дөрүүлсэн юм байна. За баярлалаа. Баган таалан дөрүүлсэн байна. Харин би яг тийм болов гэж хүлээсэн. За энэ жил ингээд 2 Испани дасгалжуулагч, нэг нь Paris Saint-Germain, нэг нь Английн Арсенал. Өөрийнхөө улсын багийг яагаагүй дасгалжуулаагүй. Хоёулаа өөр улсын багийг дасгалжуулж байгаа тохиолдол юм байна шүү дээ. Тийм байх. Өмнө нь бол жишээ нь одоо 2 герман байхад угаасаа Герман ил те 2 Итали байхад Итали ил гэл те. Хамсны хөл арай яг Францын баг байсан. Францын багт очсон байсан үе. Тийм байна. Бас баруун талынхын дөрүүлэн л дээ энэ одоо ойлгомжтой. За ингээд Paris Saint-Germain сүүлийн үед одоо хөрөнгө хаяад шинэ баг бүрдүүлээд шинэ эзэдүүдтэй болсноос хойш 3 удаа финал уу? 3 удаа финал тий. За тэгээд бас зүгээр шал сони юм ярихад бас 4 дахь удаагийн тохиолдол гинэ. Зөвхөн нийслэл хотын багт финал үлдэж байгаа. За өмнөх нь 62 оны Benfica Real, 66 оны Real Partizan, 71 оны Ajax Panathinaikos, тэгээд 71 оноос хойш хамгийн анхны нийслэлийн багуудын лигт бол анхных юм биш үү? Тийм, нийслэлийн багууд финалд өмнөхүүл нь дандаа Европын зам шүү дээ. Гэж байна. Бас зүгээр яг сонирхолтой. Тийм байна. Бас нэг сонирхолтой юм. Сая хагас гişш Долбоотой. Сонирхолгүй юм юм байна уу? Сонирхолгүй юм байхгүй. 16-аас 17 оны удирлаас хоошоо хамгийн анх удаага хагас гişэн альч тоглолтод Нидерланд тоглож байсангүй. Одоо Атлетико, Арсенал, Байерн, PSG сая ингээд 4 тоглолт боллоо шүү дээ. Энэ 4 тоглолтын алинд нь ч Нидерланд тоглож байна. Тоглоогүй гэсэн үг шүү дээ. Бүрэлдэхүүнд нь бол байгаа шүү дээ мэдээж тийм. Бүрэлдэхүүнд нь мэдээж тоглоогүй гэж. Тимбер гэх мэтчлэн. Тий. Эсвэл гараанд дэрлэгдэг гэж ямар ч байсан. 16-аас 17 оноос хойш. Тэгэхээр нэг юм сонин бас зурлал байгаа юм байна. За нэг рекорд эвдэгдэх боломжтой. Тэр нь
Paris Saint-Germain 44 голыг энэ удирдал аврагуудын лигт хийгчсэн байгаа. За тэнд өмсгөлийн өмсчихсэн байгаа багийн За тэр чи хэд он билээ? 1999-с 2000 оны удирдал 45 гол нэг удирдал хийжсэн рекордыг Paris Saint-Germain энэ удирдал эвдэх боломжтой. Бити эвдээсэ гэж Арсеналын фэнүүд гүймэн хүсэж байгаа хаа. За ингээд хамтдаа дараагийн 99-с 2000 Нөгөө Ривалдогийн Ривалдо Энрике Пеп Пентер байсан л. Гэтэ Реал төрүүлсэн жил өстэй. Тэгстэй. Валенсиа Реал хоёр финалт. За Европа лигийн финалистууд тодорхой боллоо. Өнөөх хүн чинь дахиад финаллаа. Астон Вилла. Яа. Вилла гэдэг нэр орсон тий одоо тийм хэсэг орсон багтай төрүүлээд. Юугаар эхлээд ярив. Би онлайн мэргийг тосд бэлтгэсэн байна. Фрайбург 3-1-ээр хожигдсон. Биш 2-1-ээр үлээ. Эхнийхээ 2-1-ээр хожигдсон байжгаад камбэк хийж хожиж. Тэгээд эргэн ирж магадгүй гэж бид нар нэг ярьжсэн. Тэгээ Фрайбург эргэн ирж магадгүй маа гэдэг. За Ноттингемаар ихний тоглолт 1-1-ээр хөөхөн хожил авчихсан байсан ч үнэхээр юм болсон гэх тоглолт. Тий, туршлага дутлаа. 4-1 дүүрчлээ. Харин тэглээ. Юм их л хол зөрөгтэй хожигдл хариу тоглолтод бол. Гэтэ Ноттингем сайн байна уу? Тий, тэглээ. Порто, Штутгарт тий том штэ. Мьюзланд ман тэр тий. Тий. За ингээд Истанбул хотод финалийн тоглолт болно. За энэ ч баг дараагийн л. Стамбул тийм үү тий? Тий, дараагийн 21-ний 20-оос 21-ний шүү. 27 хоног шүү дээ. 97 хоногийн. За тэгээд энэ цомыг хүртсэн баг эргэжил аврагуудын лигт орно. шууд орно. Ямар нэгэн асуудалгүй орно. Ингээд Астон Вилла төрүүлчих юм бол Премьер лигийн 6 дугаар байр Борнмут орох болж байгаа. аврагуудын лиг ирэх авах гэдэг шүү дээ. Борнмут. Хэрвээ юуд яачвал Фрайбург төрүүлчих юм бол өөрөө орно. Тэгнь. Тий. Үндэслэгээс 5 баг орж ирнэ гэсэн. 5 баг орж ирнэ. Фрайбург 121 жилийн түүхэнд анх удаага Европын тэмцээний финал гарлаа. Ямар нэгэн аль нэгэн тэмцээний финалд анх удаага үлдэж байгаа. Унаа Эмерийг мэдээж хамтдаа харахгүй болохгүй. Дахин нэг удаа финалцсан учраас Унаа Эмери яг түрүү хэлсэнчлэн нэрэнд нь Вилла гэсэн багтаага ингээд 6 5 дахь удаага финалд бол гарч ирж байна. Өмнөх нь 14, 15, 16 онд Севиятай буюу Севилла Нэг л удаа төрүүлж чадаагүй байгааз. тэр нь Финал Вилла гэж ороогүй байна. Вилла гэдэг нэг юм байгаагүй Сенал гэдэг нэр байсан байна. Тэр энэ 19 оны финал дээр Арсеналиа гэж өгөн тоглох байсан гэж хэд юм бэ лээ. Тэгсэн бол тий авах байсан юм бэлээ гэдэг шиг. За 21 оны финалч амар. дөрөв төрүүлсэн байдгаараа энэ тэмцээний хамгийн олон өргөсөн цомыг өргөсөн тасгалжуулагч. Араас нь Жовани Трапатони 3 удаа төрүүлсэн. Ювентустэй 77 онд, 93 онд, Интертэй 91 онд гэдэг 3 төрүүлсэн. За энэ эхний 3 түрүүнд дараалцсан байгаа даа үстэй. 14, 15, 16 гэдэг. Тэгээ ер нь угаасаа энэ Севиа чинь Европа лигийн цомыг бас өмнө нь бас айгүй хөргөцсөн баг л да бас. Хуан Рамс бахад Тий. бас 2 жил 6-7 он дараал. Тий. Севиа хамгийн олон Европа лиг төрүүлсэн баг шүү дээ. Хойд орч Одоо хэрвээ төрүүлчүүд ер нь Европа лиг Унаа Эмерийн нэрмжид тэмцээн болох хэрэгтэй. Ийм өөрчлөлт. Цомынх нь нэрийн үү те. Унаа Эмери бол ер нь одоо топ баг руу Европа лиг тоглодог биш, аврагуудын лиг тоглодог баг руу явах хаа би тэгж бодоод байгаа. Одоо аврагуудын лигт юу Астон Вилла төрүүлээ аврагуудын лигт ороод аврагуудын лигт тоглодог баг илүүдэрт нэг гэсэн үг шүү дээ. Үгүй яг хөө. Өмнө ч гэсэн нодлон ч гэсэн тоглосон л доо. Тэгтээ буцаад Европ руу унчаал байгаа шүү дээ. Астон Виллагаас том баг. Баг PSG Арсенал хоёрт тэгээд бас сайн болсонгүй те. Том баг гэх юм бол Астон Виллага том болгож болохгүй юм. Астон Вилла нэг тийм олон жил том байхгүй баха. Цаад мөнгөн гэж нэг юм ба шүү. Хүний халаасны мөнгө гэж те. Олон гоё л би нөгөө менежер матч гэл юм санахгүй. За конференц лигийн финалист Удаа уншлахгүй бах те гол нь. харцгаая. Санхүүгийн асуудал. Конференц лигт Кристал Палас Шахтар 5-2-оор өндөрлсөн. За Райо Страсбургийг 2 тоглолт 1-1 очоод бас хожичдаг юм байна харин. Тий. Страсбург эргэн ирэлт хийж чадсангүй байна. За тэгээд Кристал Палас 120 жилийн түүхэнд анх удаа Европын тэмцээний финал үлдсэн бол Райо Вайкано 102 жилийн түүхэнд анх удаа Европын тэмцээний финалд үлдлээ. За ингээд 3 тэмцээний 6 финалистаас 3 нь цоо шинэ финалист гарч ирж байна. Энэ Оливер Гласнер тасгалжуулагч Кристал Палас тэрээд Кристал Паласын түүхэндээ үзээгүй юмнуудыг л Үзүүлж байна. үзүүлж байна. FA Cup төрүүлж үзээгүй байсан.
Өөр бас яалаа. Тэрний өмнөх чинь Тэгээ community shield-ийг төрүүлсэн. community Shield хоёр төрүүлж үзээгүй байсан. Тий. Төрүүлсэн. Европын тэмцээнд төрүүлсэн анхны community shield биш. Одоо ингээ Европод бол бүр 2 цомтой болох гэдэг юм шиг тийм. FA Cup ч бүр анхных нь 118 жилийн түүхэнд. За тэгээд финал 5 сарын 27-оос 28 жил жигшин Германы Лайпциг хот болох нэ. Аврагын лигийн финалтай 7 хоногийн ажлын өдөр тий. Оливер Гласнер, Кристал Паласыг үзээгүй юм үзүүлж байна. За хэдүүлээ Европын Мондыг финалистууд хамгаалсан ингээд сайхан тодорхой боллоо. Эрт 7 хоног бас тэгээд финал болоод ирэхээр бүр ингээ яг финалтайгаа холбоотой хоёр учраатай холбоотой мэдээллүүдээ ярих болно. Завсарлая. Нэвтрүүлгийн ерөнхий байдагч Вохом, нэвтрүүлгийн байдагч Skytel, нэвтрүүлгийн алтан байдагч Tiger Brand эсвэлцэн завсарлаад 2 дугаар хэсгээр олзъя. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг эхэлж байна. За 2 дугаар хэсгээр Английн Премьер Лигийн ээлжид тойргийн тоглолтуудын талаар ярилцъя. За шууд эхлээд Ливерпул, Челси. Anfield цэнгэлт хүрээлэнд болсон тоглолтоо. За тойрог эхлүүлсэн нээлтийн манахаар маш эрт болсон тоглолт байсан. Хорвуулын талбайн годноос Граунберг болцсон. Нэг гол оруулсан. Энэ тоглолтын одоо онцлог гэх юм бол Челсигийн одоо төвийн одоо гарааны хамгаалагч энэ үйлрэлд анхныхаа Кол гэлөө. гарааны тоглолтыг гол хийсэн. Үйлрэл эхлэхийн өмнө 100 бэлтгэл дээр гэмтсэн юм ба шүү дээ. Харамсалтай шүү, тий. Бүтэн жил байгаагүй. Тэр хагуур нь баг нь өөр одоо 8-9 дугаар байрлал унсан. Энийг бол хийх хэрэгтэй одоо тий. Вандайк харин тий яаж байгаа юм тий. Энэ зүгээр Толгоогоор байсан бол манай. Тэгээ энэ отонд байсан уу? Байхгүй гоос тэр доогоор хөл байгаа. энэ хэрвээ орсон бол тий отон баг биш байсан бахаа да. Хөл Толгоор байгаа. хөл хойно. За энэ ёстой нэг хортоо захилсан. Тэгсэн энэс гоё явсан тий. Энэ Ливерпулийн тоглогч нөгөө одоо Реалын засгалжуулагч Арбелогийн Челсигийн хаалганд нэг ийм гол оруулж ирсэн та. Аврагд лигт Тэглүү нэрээ. тий. 4-4-өр тэнцсэн. Тийм иймэрхүү гол хаалгачийг хуурсан ийм зөвхөлд орж исэн санагдаад байгаа юм. Тэр чинь Агер өстэй. Аурелио. Аврелио нь тийм үлээ. үү? Питер Чехийн хаалганд. Арбело биш Аврелио нь үлээ. Мушгаад нэг айгүй үзэгдсэн. За энэ тоглолтоос өмнө Челси нөгөө нэг олон тоглолт дараалал одоо хожигдсон суурал явуулсан тий. Тий, тэгээ энэ өмнөх тоглолтын дээр гоолгүй байсны цувралаа зогсоож гин гол 6 оруулсан дараалж байсан. өгсөн тий. Тий. Энэ дээр бүр оноо авлаа. Тэглээ. Хамгийн гол нь энэ нөгөө нэг 16-нд болох FA Cup-ийн финалийн тоглолтын өмнө нөгөө Челсийн муу формосоо салж байгаа. Чухал Тий, одоо сэтгэл зүйн дач холбоотой бэртэлтэй байсан тамирчид нь ирж байгаа. Рис Джеймс ирсэн энэ. Тий. тэгстэй. Одоо Стив Ао ирнэ гэж байна. Тэгэхээр энэ бас юу хэрэгтэй л зүйл. За энэ Торгуулийн цохилт байсан хэсэгтэр вар эргэж үзээ. тий, байхгүй гэж үзсэн. өгөөгүй. Тэгээд нэг нэгээр тэнцсэн. За ингээд тооны харьцаа нэг тэнцлээ гэж тий. Тэгээд аль баг нь байрансаа хөдөлгөөргүй л болчиход байгаа л тий. Тий, ер нь гэхдээ аль баг нь одоо яг энэ байгаа байрлалаас нэг тийм юу гарахгүй бах. Челси урагшаа яваад 6 дугаар ойрнд Борнмутыг үүснэ гэж байхгүй. Хол штэ. Тэгээ одоо хоёрхан дойрог. Хоёрхан дойрог үлдсэн. Хэцүү хэцүү. Тий, тэнгүүт Ливерпул нэг унаад энэ дээр хоцсон хойж утсан ч унаад яахгүй урагшаа байгаа хоёроо бас гүйцэхгүй гурваа тий. Ер нь тэгээд энэ хоёр байрлал нэг ингээл Челси ч одоо яг FA Cup авчвал Европагаа одоо тий Европад тоглох юм. конференц дэр нь баг орох хэрэг байна уу тий. Конференцд одоо байрлалаараа орохгүй шүү дээ. Гэхдээ яг зүгээр огшоод 8-8 орсон баг болох боломжтой. Тийм бол Орохгүй. Яах яах гэж юу. Гэхдээ харин зүгээр Челсигийн фэнүүд бол баг тэгж бодож байгаа гэж зүгээр бодоод байгаа байхгүй. Орол зүгээр яг Европад орохгүй бол конференц баг орохгүй. Бас нэг 7 хоногийн донд тийш тийш яаж тоглох юм. Мэдхгүй одоо тэр ямар бодолтой байд юм аа. Европын тэмцээн гэхээр бас мөнгө санхүүд хэрэгтэй үү? Конференцийг шалахгүй юм байна. Конференц шалахгүй. Тийм үү. Төрүүлж байгаа баг тэгэл 40 20 сая сая л авчих. Гэхдээ яг нэг хідэн тоглолт нөгөө стадионд нь Тийм шүү. Билетний мөнгө. Тийг шаруул бас болох л та. Тий. Тэгээ хоёрдугаар багаараа тоглолцсон юм Дээрээс нэг ингээд олон тоглогчтой багууд чинь тэр тоглолтондоос тоглогчныхаа формыг хадгалсан шүү дээ одоо. тэгээд Гараад нөгөө хөдөлгөөн гардаг хамгийн тоглогчтой. гол нөгөө нэг юу яачдаг? Сэргээний тоглогчид тоглолцдог. Тий. Конференцэд төрүүлдэг жил чинь Челси
нөгөө 2 дугаар багийнхныг тоглуулаад тэнд Зарим тоглолтод баг 3 дугаар баг нөгөө гэсэн. Палмер, Энцо, Джексон Мэксэн чинь тийшээрээс тоглоогүй шүү дээ. Сүүлийн шүгийн дөрөвт нь л очлоо яалаа. Тийм. Бос үедээ Премьер Лигтэй л тоглоодсон шүү дээ. Тэгэхээр бас Тэгээ айгүй их зүй Европ руу явна. Одоо энэ Казахстан ирсэн мэт. Чехаас зүй тийшээ байнга. тийм. Тэгэхээр нөгөө багийн академийн тоглогчдод академиас гарч ирж байгаа тоглогчдод айгүй хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. Дарийн утаа өнөрлөх хэрэгтэй. Тэрс магадгүй. За юу Челси ингээд 14 тоглолт дараалаад клин шит хийж чадаагүй. Энэ бол өөрсдийнх нь антирекорд нь бол 17 байдаг. За антирекорд руугаа багаар дөхөөд байгаа ийм таарууд үр зураг харагдаж байна. За эхний 10 минутын дотор энэ үлрэл 9 голыг нийтдээ алдлаа. Сая Граунбергийн гол чинь 6 дээр орсон. Энэ бол Челсигийн түүхэнд байгаагүй нэг үлрэлийн хугацаанд шүү. Бас ингээд тоглолтын эхлээл ингээд гол алдаад зүйл бол Челси тийм байдаггүй зүйл юм байна. Нөгөө талдаа Ливерпулийн хувьд хөдөлгөөнгөө бөмбөгнөөс алдсан голын тоо 18 хүрлээ. Энэ бол бас тийм айхтар Жуулрлийн ихнээс л яваад байгаа тийм. шээ. Чөлөө цохилтоос шууд яваад гол орцсон. За Борнмут бол 19-ийг алдсан юм байна. Ливерпул 18, Челси бас 17-тай. Сая тоглосон 2 баг мөн ингээд хоор. Тэр бас пенальт буюу торгуулын цогцолтоос орж байгаа шүү дээ. Энэ дээр бол багхгүй. Энэ болохоор чөлөө цохилт Булангийн цогцолтоос орж байгаа. Тий, булангийн цохилтоос өөрсдөө бас айгүй олон гол хийгээд байгаа юм л шүү дээ. Челси чинь Эхний 5 дул байгаа юм шиг. Арсеналын ард гараад л шүү дээ. 10 үеийг хийсэн юм л шүү дээ өөрсдөө. Тий. Бас алдаад байгаа. Тийм байна. Энд чинь нөгөө хажуугаас шидсэн орж байгаа шүү дээ. Хажуугаас шидсэн Орохгүй юу? За тэгээд нэг ийм үзүүлэлт бол явж байна. За энэ хоёр за тэгээд шууд дараагийн тоглолт руу шилжиж дөө. Угаасаа хэдүүлгийнх нь яриач нэлээд боллоо. За дараагийн тоглолт нь бас West Ham Arsenal аврагын хувь зайг шийдэхэд маш чухал байж болох үс тоглолт байсан. Гүшигтийн дээд болон доод бүсийн одоо хамгийн чухал тоглолт. Аврагын төлөөх, унахгүй төлөөх. Тэмцэл бол байсан. За ингээд тоглолтын эхний 30 минутанд бол их хөш одоо хэд хэдэн цагаан боломж гаргасан. Хаалганы Уильям Джонсон бас Марупоноос нэг 2 3 хэрэгтэй блок хийсэн гээд их айтайхан их одоо эрчтэй тоглосон л да их буучид. За энэ тий Марупоноос орчсон юм уу бол одоо халдуулж гаргасан. За ингээд тоглолт явжсэн чинь тоглолтын эхний үеийн дундуур Бен Вайт гимтсэн. За тэр Бен Вайтийн гимтэл талбайн төвийн балансыг бас жоохон алдагдуулсан. Declan Rice баруун руу шилжсэн. Ингэснээр бол бас West Ham-ийн тоглолтод бол нөлөө үзүүлсэн. Ингээд тоглолтын эхний үеийн төгсгөлд айхтар мөргөлт ирсэн. За түүнийг нь Раяасан. За энэ тоглолтын 80 минут байх шүү. Яа. Энд ч одоо олон хүний зүрхийг бол амаар нь гарах шахсан баймат бол байсан да. Энэ бол ер нь West Ham ч баг хожиж дуусах байсан баг шүү. Юу байсан. Саяны хорсон бол тэгэл ер нь бол West Ham-ийн тал руу тоглолт бол явчихаар бол байсан шүү. За ингээд саяны моментоос ердөө 3 минутын дараа Leandro Trossard за авралын гол бол хийсэндээ тоглолтын 83 минут бол байх шүү. Тэгээд энэ тоглолтоос өмнө тэгээ 26 тоглолт гоолгүй байж байгаа Trossard гол гэж. Арсенал нөгөө 2 дугаар үед ерөөсө голдохгүй 6 тоглолт болцсон шүү дээ. Trossard тэгээ минут цөөхөн болдод юм даа. За ингээд тоглолтын төгсгөл драма бол үргэлж ирсэн тий одоо. За энэ гол орсон юм аа. Орсон. За ингээд орох үед за Давид Рая дээр алдаа гарсан, зөрчилд гарсан хэсгийг бол шалгасан. За ингээд Варен баг болон талбайн төвийн шүүгчнэр нэгтэлж үзээд алдаа гарсан гэж үзээд голыг тооцоогүй. За ингээд Арсенал нэг тгээ харьцаатайгаар West Ham-ийг бодрожлаа гэж. Алдаа гарсан. Тэр бол даралт ихтэй Арсеналын фэнүүд бол бас даралт нь нэг дор хаяж 12-оор нэмэгдсэн баха. Ялчгүй алдаа үстэй. Би л алдаа гэж хэлсэн. Алдаанууд бол алдаа тий. Бүр гол нь тэр чинь хаалгач өөрийнхөө 5 шугам дотроо ингээд үсэрж байгаа. Инкээс гадна арааснаас дууссан байгаа юм. Эндээс нь Тэр чинь нэг ингээд бөмбөг барих гэж байгаа юм шүү дээ. 5-ын гадаа байсан бол ч нэрэг баха тий. Гэхдээ яг хамгийн аймаар нь зарим тохиолдолд шүүгчнэр үлээдгүй шүү дээ энэ тий. Чимээг өнгөрчдөө шүү дээ. Үлээхгүй явчвал тэгэл одоо баларсан. Тэгвэл тэгэл бааларсан л юм болно шүү дээ. Энд чинь бол бүр улирлын хувь зайг шийдэх шийдвэр болчихж байгаа байхгүй юу? Зарим шүүгчнэр ийм өнгөрчдөө шүү. Ёор тоохгүй талбан дөрөв гүйжээдэг шүү тий. Тэгвэл тэгэл дуусаа тий. Тэгээд тэр голын баяр дээр чи West Ham-ийн чинь Арсеналын сэлгээ мэлгээр уусаа. Очиж голын баяр хийсэн байлээ бас. Баяр болсоо яг төгсгөлийн тэр яг энэ тоглолтын 2 дугаар үед бол West Ham маш сайн тоглосон. Айгүй юу болсон. Тэр 80 минутанд гол оруулах шахсан. Тэгээ 83-аас хойш ч гэсэн бас ингээл бас боломж гаргаалаад байгаа байхгүй West Ham-ийн. Тэгээд тоглолтын яг төгсгөлийн тэр
Одоо энэ тоглолтын явсаар хагаад бараг 100 минут тогсон шүү дээ. Шүүгчийн мэдлийн минут бараг 10 гарсан баг. Тэгэхээр тэр сүүлийн нэг 11-2 минут болдог бүр бүтэн драма шүү дээ. Бүр тэр орондоо бол даралт ихтэй хүн бол явчихар шиг. Ялангуяа чи энэ өдрөл ер нь нэмэлт цаг дээрс нэлээд хэдэн гол хийсэн шүү. Ялангуяа өмнөх төрөлт бас хийсэн шүү дээ. Галнович дуусчих. Чигээр орж ирэх хийчихсэн. Яг энэ нэг юм төрүүлэх гэж яах моментод нэг тийм унах гэж байгаа багтаа таардаг нэг юм момент чинь Манчестер Сити яг нэг анхны төрүүгээ авах гэж хаад Queen's Park Rangers яг унах гэж байгаа байхгүй юу. Тэгээ амиа 50 те Queen's Park Rangers хожчих юм бол бас үдчих гээд байдаг. Тэгээд яг яалчгүй бүр Джеймс Бити хуучин бууны уурхаа чин голдч молдоод Ситиг бүр эвгүй байдалд оруулж шүү дээ. Тий, эвгүй болох гэсэн тий. Хожиж идэггүй үстэй Queen's Park Rangers. Хоёр дэгээр хожиж идэв. Номон толгоор тарчих гээд гэдэг шиг тий. Тэгээд Эйден Джеко мөргөж тэнцүүлээ. Тэгээд төгсгөлд нь Агвэро тэгээд Колоров нэг чөлөө цогтоос голын тэнцүү үлээ. Тэгээд дуусч хахад яа. Яг тэрэн шиг л одоо яг Вест Хэм унахгаа байж байгаа байхгүй айгүй эвгүй. Тэр тоглолтод дүүцүүц драма болсон. Яг тэр тоглолтсон шүү. За тэгээд юу яалаа? За Арсенал нэг үлрэлийн хугацаанд 42 тоглолтод хожсон нь тэгслээ. Клубын рекорд болсон. Тэгсэн. Өмнөх Атлетико Мадридыг хожоод 41-т хожлоо авсан нь рекордод тэнцсэн байсан учраас би өмнөх дээр яриа. Бүх тэмцээнд үү? Бүх тэмцээнд. Премьер лигт хэд байна? Премьер лигт хожсон тохиол 31 байдаг үстэй. Мэдгүй. Тий шүү. Рекорд нь тийм баг шүү. Юу нь болохоор нийт хожлын тоё 38-аас 31 хожсон чинь рекорд нь байдаг баг шүү. 31 хараа хүрдэг юм аа. 31 байд юм аа. За тэгээд Сити 31 байгаа бах. Яг юу Премьер лигийн нийт рекорд уу? Үгүй харин Премьер лигийн тэгвэл 38 тоглолт. Яг зөвхөн Арсенал биш шүү дээ тий. Тийм ээ Сити зөвхөн Арсенал тий. 31 байд юм аа. Тий Сити. Тий. 42 дахь тоглолтондоо хожсноор өөрсдийнхөө рекордыг шинжилэн тогтоолоо. Энэ бол бахархаж ярих хэвээр амжилт бахаа гэж бодож байна. Нөгөө талдаа Арсенал за би сая юу ярих гэж байлаа. Давид Рая 13 дахь алдаага салгалаа. Ер нь торгуулийн талбай дотроо бас эсрэг багийнхаа тоглогчдоос алдаасал. За мэдээж хаалттай тусдаа юу ярих вэ? Бас хаалгачийн нөгөө талдаа бус талбай дээрх тоглогч нарыг үзүүлээд идэг. Эсрэг багийн тоглогчдоос алдаа салгах бас нэг скил байна да. Гэхдээ одоо Давид Рая дээр бол скил гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ яг тийм тохиолдлууд Рай бол ноолдог тохиолдол нэлээд олон байгаа юм байна л да. Өөрийнхөө ур чадвар арч авсан алдаа нөх байгаах. Гэхдээ өөр дээр нь гарсан контактууд. Арсеналын чинь өөрсдөө нөгөө багийн хаалгач их ноолдсон шүү дээ. Бас ноолно. Нэлээд ноолно. Энэ юуны нөгөө Испани шгшөөгийн тасалжуулагч Раяг нэг тийм Рая одоо Англид очиод их л тийм мундаг өндөр өрнөлөгдөөд ингээд яваад их юм. Яг Испанда бол Рая шиг хаалгач нар бол Испанд зөндөө байгаа штэ гэдэг нэг ярилцлага өгсөн харсан уу даад. Делафонте гэж ярьсан. Фонте тэгээ. Делафонте өөрөө бол нөгөө залуучдын багийн насгалжуулагч байсан болохоор одоо хинд их үнэнчлэл юм шиг байгаа юм л да. Унай Симон. Тэгээ одоо Испанд дээр их ашигтай айгүй гой гурван хаалгачтай болчихгүй. Барсагийн Жон гэсэн яав. Тэр ярианаас тэгж бодсон. Рая Испани шгшээд бол гараа маранд бол гарахгүй байх л гэж ойлгосон. Магадгүй шүү. Тий. Жон Хуучинсыг болохоор Унай Симоно гаргаад одоо Жон Гарсия ч гэсэн гарах хүн боломжтой хаалгач байхгүй. Тий. Раяг яг ганц сул тал нь л нуруул хэлдэг. Гэхдээ Рая энэ жил одоо нөгөө гол интервент гэж ярьдэн шүү дээ. Одоо нөгөө өөрөөс нь шалтгаалсан юунууд айгүй маш сайн яаж байгаа. Рая одоо байгаагүй бол Арсенал үдий зэрэгтэй бол явахгүй хаа бас. Тий. Эвгүй шүү тий. Хинч хэлсэн Питер Шмейхел сая аврагын лигийн хагшигшээд Атлетиког хожсны дараа бүр зэрэгцүүл зогсоож байгаад ингээд өөрт нь микрофон өгж байна. За чи бол ерөөсөө л энэ үлрэлийн Арсеналын энэ хол замыг тулсан гол амжилтын гол хүмүүсийн нэг чи шүү тэрийг одоо би өөрөө хаалгач байсан. 16-ын гаднаас юу зөхиөлөхгүй байх гэсэн үг шүү дээ. Арсенал. Цохих юм бол Раяг хэмжээл шүү дээ. Тий. Үгүй олон биш юм а гэхэд энэ үлрэлт нэг 3-4 тим гол орчих байхгүй юу? Тэр 16-ын гаднаас зохиолохгүй гэсэн үг байхгүй юу? Арсеналын хамгаалт. Тэгээд сая бэлгүүдийг нөө хэлжсэн дээр бас дэмжээд хэлэх гэх юм уу та. Сая энэ West Ham-ийн тоглолтын дараагаар нөө match of the day-ээр Danny Murphy өмнө Ливерпул тоглож ирсэн, Ливерпул Fulham тоглож ирсэн Премьер лигийн бас мундаг тоглогчдын нэг шүү дээ, тийм. Тэгээд Danny Murphy гэж хэлсэн. Яагаад Давид Рая Премьер лигийн оны шилдэг тоглогчдод нэрэн дээгүүр ороог хүн бэ гэж гэх. Тэгээд энэ үлрэлч бол үнэхээр онцгой байна тий гэж одоо хэлж байна. 18 клишэд тий. 18 клишэд бүртгэгдсэн. 18 тоглолтод гол алдаагүй гэсэн. Тэгээд дээрээс нь Давид Рая сүүлийн 3 үлрэл
дараалаад Премьер Лигийн нөгөө Алтан Бэйли шагнал одоо юуг авч ин тий одоо хамгийн олон удаа хаалга хуурай малсан одоо хаалгач Алтан Бэйли шагналыг өгдөг Премьер Лигт тэр шагнал 3 удаа байгаа. Арсеналын одоо нөгөө төвийн хоёр хамгаалагч байж шүү дээ. Салиба, Габриэл хоёр. Энэ хоёр ч одоо ер нь бол нэгэн цагт нөгөө Манчестер Юнайтедийн Видич, Рио Фердинанд хоёр шиг ч гэдгийг юм уу. Одоо өөр хин байдгүй те супер хослолууд байгаа шүү дээ тий. Төвийн хамгаалагч нарын. Терри Карвалио хоёр ирээс. Терри Карвалио, Терри Тим Кейхэл хоёр бас эхлээ Карвалиож дараа нь Тим Кейхэл Терри хоёр болж байсан. Терри хоёр үргэлжилж байсан. Мундаг юмнууд хамгаалагч нар байсан тий. Тэр шиг л одоо ер нь ийм ихэр цамхаг болчлоо тий. Яг харж яа гэдэг шиг тий. Дөнгөж ер нь зүгээр юм чинь эхлэн байг гэж бодож байгаа. Тэгээ үнэхээр мундаг байгаа. Сүүлийн 3 үлрэлд бол үнэхээр Салиба Габриэлийн хослолоо. Манай хоёр ч одоо дахиад 5 жил бол хангалттай биш шүү дээ. Тэгээ ер нь бол байгаа. Гимтэл мөртлөөс хол тэгээд нөгөө нэг оддын өвчин тусахгүй байгаад багтаа байх юм бол энэ хоёр бол яг л за яг Видич Фердинанд хоёр шиг ярих боломж байсан. Компани хин хоёр байлаа. Компаниг хажуудах их солигдсон. Солигдсон тий. Хамгийн доктортой нь тэр Юнайтедийн хоёр л байна л да. Яг Юнайтед хоёр бол яг Терри Кейхл хоёр бас удаан тоглосон шүү. Тий. Тэгсэн. Терри Кейхл хоёрын бол удаан бол байсан. Яг ингээд эренбэлэх юм бол Юнайтед хоёр л яг нэгтэл байгаа юм да. Яг хослолоор шүү дээ тийм ээ. Тэрээс яг хувь тоглогчоор бол мэдээж магадгүй Терри ч юм уу өөр хин байдیں۔ Ари өөр Висент компани ч юм уу те. Яг хослолоор их юм бол яг л яалч тэр хоёр байгаа. Трансферыг бол одоо Ван Дайк ч бас байж болохоор. Сол Кемпл ч мундаг байсан биз дээ. Тийм Кемпл мундаг байсан. Тэгээд Ван Дайк бас хажуудхан солигдоодсэн тий. Матип Зэтип Коната гэл Жо Гомес гэл. Тэр хоёр шиг одоо байх болтугай. За тий. Энэ өдрөл нэг баг нэг үр дүнгээ хамгийн олон давтсан тохиолдлууд байна л да. Нэг баг нэг үр дүнгээ хамгийн олон удаа авч байгаа. Тэр нь бол Манчестер Сити 8 удаа, Арсенал 7 удаа гэсэн юм тохиолдол. За ямар үр дүн байж байгаа. Манчестер Сити 3 тэг гэсэн үр дүнг 8 удаа давтсан бол нэг орохоор амар шүү тий. 1 тэг гэсэн үр дүнг 7 дахь байгаа. Аль аль нь энэ тойрогт энэ үр дүнгээ хийсэн тий. Манай Шавигийн Барса яг ингэж явж байгаа л төрүүлсэн юм да. Тэр чинь 10 гаргасан шүү дээ нэг тгийг. Далиг тий. Үгүй тэр хоёр өснөгт хоёрын дээр Манчестер Юнайтед маань эхлээ байж байна. За юу байж байгаа? Фулхэм байж байгаа. Кристал Палас аль алинд нь байж байгаа. Вест Хэм аль алинд нь байж байгаа. Тийм байна. Энэ Сити ихт энэ үлрэлт бас яа. Одоо тэгсэн юм орохоор амар байгаа юм ба. Энэ хоёрын бөмбөгний зөрүү чинь ойрхон байгаа шүү дээ. Ойрхон байгаа. Тэгэхээр одоо нэг тэгээ ойрхон биш Арсенал нэгээр илүү. Нэгээр илүү. Тийм. Арсенал нэг тэгээр хөдж байгаа тоглолт олон ч гэсэндээ бас олон голын зөрүүтэй хожлоо байна гэсэн. Хийх үедээ хийж байгаа. Арсенал гол айгу бага алдаж байгаа байхгүй. Харин тийм. Тэрүүгээрээ нэмэх хасанд тэнцээд байгаа байхгүй. Сити чинь бас зарим тоглолтын дээр ингээд юм 4-3-3-2-тэй тоглолт айгүй их байна. Тийм. Сүүлд Эвертонтой 3-3 гэдэг ч юм уу тийм. Арсенал чи ер нь бол гол алдалт маш бага байгаа шүү. Тийм бага байгаа. Тийм. Хамгийн цөөхөн гол алдсан баг Арсенал байгаа. Сая ердөө 3 тойргийн өмнө яг хүмүүс нэг онцлохгүй байгаадсан л одоо ингээл Премьер Лигт ингээд тоглож исэн янз янзын томчтой байгаа шүү дээ. Одоо Джейми Каррегер, Гари Невил гэдэг ч юм уу те. Тэгээд тэр хүмүүс чинь янз янзээр ярьж байгаа. Монгол ч гэсэн янз янзээр ярьж байгаа. Тэнгүүд ердөө 3 тойргийн өмнө 3 шиг 4 тойргийн өмнө ямар үзүүлэлт хийсэн бэхээр Премьер Лигт хамгийн олон гол оруулсан баг яг тэр тойрогт Арсенал хамгийн цөөхөн гол алдсан баг нь Арсенал байсан байхгүй. Тэнгүүд хүмүүс ингээд ялангуяа Премьер Лигийн тэр аналистууд ч юм уу те эсвэл одоо янз янз телевизийн аналистууд ярихдаа муу байна, энэ шиг муу байхгүй гэж ярьж байгаа бол яг бодит үр дүнгээ харах юм бол тийм байсан байхгүй. Одоо факт харуу. Тий, яг одоо тоо үзүүлэлтээр те сүүлийн 3 тойрогт бол Сити үнэхээр мундаг хийсэн. Тэрнийг тэр одоо үр дүнгээр бол яг өнөөдрийн байдлаар бол Манчестер Сити Премьер Лигт энэ үлрэл хамгийн олон гол оруулсан баг бол байж байгаа. Гэхдээ хин тэмүүлэл дээр нэг тийм ярьсан биз дээ. Арсеналын фэнүүдийн одоо бас нилээдгүй хэсэг нь одоо энэ тоглолтын хэв маягт дургу байгаа даа гэдэг. Тэр тэгээд одоо юу штэ. Тэгээ нэрнгээс тийм бол байсан. Тийм тэгээд яг хүн чинь нөгөө нэг юу шүү дээ тийм ээ. Одоо яг нөгөө Шавид дургуутсан шиг. Тэ? Шавид цум авсан. Тоглолтын дундуур ч гэсэн найруулагч нар ингээ унтж байгаа фанат манатыг бас харууллаа л дээ. Тэ? Барсаг юу? Одоо энэ жилийн Арсенал бас тийм дургу байгаа гэж яригсэн. Чамаг Англид чи онгоцоор явж байсан уу наашаа замдаа явж байсан уу? Нэг тийм яриа болсон. Чи бол энийг бас тогтмолын шүрхгүй нөө. Үлэмшэрхгүй тий. Яг хөө тэгэл энэ чинь бид нар ч нэг сошиал медиагийн ертөнцид ингээ амьдарч байгаа. Нөгөө цаг их барьж ийн гэж өөтгөртэй байна гэдэг. Тийм. Яг хөө тэгээд яг хөө төрөл өрөмсөдийн шүүмжүүд гаргаж л байгаа л да тий. Тэгэхдээ энэ үйлрэлийн төгсгөлийн одоо ерөө Арсенал 3 тоглолт үлдсэн байна шүү дээ тий. Энэ 3 тоглолтын за хожижлаа гэж бодоход
За улирлын дундуур хин юу ярьж исэн бол бүгд мартагдсан шүү дээ. Тэгээ сошиал медиагийн ертөнцид амьдарч байгаа болохоор Борнмутын нэг тоглонгууд дэлхий хүмэрцэн юм шиг ярьж байгаа байхгүй юу. Манчестер Ситид хожигдсон чинь галуу юулцсан юм шиг ярьж байгаа байхгүй тий. Яг тэгээд дотор нь ингээд харж байгаа ингээд яг цөмд нь ажиллаж байгаа хүмүүсүүд бол ерөөсөө тийм бол байхгүй байгаа байхгүй. Улирлаа уртаар нь харж байгаа. Борнмутээс нь тоглолтын дараа бол цэнгэлтгэн уур амьсгал ямар байсан бэ гэхээр улирлын уртад 1-2 ийм тоглолт угаасаа байд юм а гэж яг ингээд кор үздэг хүмүүсүүд нь хэлж байгаа байхгүй. Гадна талаар бол тэр чинь бүр ингээд галуу юулцсан юм шиг үү. За та шийдвэрээ гаргасан уу? Шийдвэрээ гаргасан уу? Чи бол нөгөө аврагын лиг, Премьер лиг хоёрын аль нэгийг авах гэвэл Премьер лиг гэсэн тий? Тэгж хэлсэн. Одоо бодож чинь гэдэг шиг. Одоо өсөлтөд юу болсон? Финал бэлтсэн. Яг мэдээж Премьер лиг төрүүлэх нь олж чухал байна тий. Дихний алхам шүү дээ тий. Премьер лиг аль нэгийг гэвэл гэж байгаа шүү. Аль нэг үл аль нэг үл одоо ихний харж байгаа байх. Тий. Яг урд чиний бодлоо өөрчлөгсөн үү? Тоттенхэм унснаас юу гэлээ? Яана гэлээ? Тэр би сая тэгээд Арсенал Вест Хэмийн тоглолтыг бас алийн дэмжихээ мэдэхгүй бол бас тэгэл тэнцээч. Эргэлзээд Арсенал төрүүлж байснаас Тоттенхэм унсан нь дээр гэж үздэг гэдэг байгаас тий. Бүр тийм эр зөрөгтэй. Тоттенхэмийн фэнүүд нь Энэ хүн чинь жинхэнэ фэнүүд нь. энэ хүн эргэлзээд байгаа шүү. Жинхэнэ фэнүүд нь. Нөгөө Премьер лигийн бусад 18 багаас нэг санал асуулга авсан байсан шүү дээ. Арсеналыг дэмжиж байгаа юу? Сити цом өрхийг хүсэж байгаа юу? Арсенал цом өрхийг хүсэж байгаа юу гэ. Тэрэн дээр одоо мэдээж Тоттенхэмийн манай Челсигийн чинь замтайсан чинь пүүлх юм гэж шүү дээ. Тийм шүү дээ нэг дүр. нэг дүрх байхгүй. Ерөөсөө цэнгэлтгийн хоорондоо километр чинь тэр юу сэлб дид төвийн юу л одоо хорооллууд баригдаад байгаа сте 7 бодол тэрний цаашаа гэж шүү дээ. Гэтэ зүгээр яг энэ зүгээр нь харьцуултан зүгээр ингээ орцсон болохоос одоо Лондон ч өөрөө олон төвтэй газар байхгүй. Улаанбаатар шиг ингээ Улаанбаатарын хотын төв шиг олон төвүүд байгаа байхгүй. Челситэй чи яг жинхэнэ юу пүүлх юм гэж шүү. Фүлэн тий. Тэр ч яг нөө Тамис мөрний ирэг дээр шиг хойд цэнгэлтгтэй. Тэгээ би яг бодлоо пүүлх юм төрүүлснээс За нөгөө талдаа West Ham унах гэж ядаж яваа баг байсан. Хэдүүлээ сүүлийн хэдэн удирлуудын унахгүй байхад хэдэн оноо хангалттай байсан бэ гэдэг үзүүлэлтийг харъя. Энэ жилийн бол айгүй өндөр байгаа. Одоо West Ham 37 оноотой байгаа хэрнээ. Унах бүсэд байгаа. Энэ сүүлийн хоёр үлрэлт доороос гарч нөгөө 3 баг гуруула замраад 3 үнэхээр унсгасан шүү дээ. Энэ жилийн 3 бол өөр байна уу? За 37. За энэ үлрэлтүүдийн дунд нийлүүлээд дунд чинь бодохоор 33.8 байна. Өнгөрсөн үлрэлийг хараа шүү дээ бүр тий. Өнгөрсөн үлрээс 26 оноотой байхад л унахгүй байсан уу? 26 оноо. Одоо 18-д орсон баг 25-тай байсан. Сотон байлуу та. Тий. Тэгээ болсон шүү дээ. Тэгээ нөгөө дээр нь нэжсэн United Tottenham хоёр ч 35 6 оноотой. 40 оноогаар маш олон шахуу. Нэг хөрсөлдөөн бол болоогүй шүү дээ. Нодлонгийн шиг 35 оноотой байж баларх нь байна. Тоттенхэм бол нодлонгийнх шиг л оноотой байгаа уулна. Наач нөгөө Дотлын 3 нь өнгөрсөн жилийн шиг биш үү? Энэ жил цаг өөр болчиход. Тэр бол 36 дахь байж дундгүй. Тэр 16 онд амар юм болжээ. 38 уу? Тий 17 он ч гэсэн 35-тай байж ич. Энэ зүгээр олон жилийн юугаар харахад бол 40 оноо гэдэг ш Премьер лиг унших. 16 он Лестер төрүүлсэн жил шүү дээ. Тий. Лестер төрүүлсэн жил 38 оноо 37 оноотой баг унсан гэсэн үг шүү дээ. 37 оноотой Ньюкасл доош онж байж. 19 34 оноотой 19-оор Норвич онж байж, 17 оноотой Астон Вилла онж байж. 20 дугаар. Астон Виллаас арай дэндүү баг оноо авч явсан. Лестер төрүүлж хахад Астон Вилла онж исэн биш шүү. 19 оноо гэдэг чинь бас арайч. Цүм явсан биш үү те? Мартсан байна. Дараа жил үнэхээр Норвич өрөвдөлтөй 34-тэй унждаг. Нодлон болохоор Саут Хэмптон 26-таа үлдэж мүлддэг энэ тэр арайчдаг бас те. Яаж байгаа юм бэ? За, Премьер лигийн өнгөрсөн тойргийн үр дүн хүснэгтийг хамтдаа шалгацгаая. За, өчигдөр шөнө Тоттенхэм Лидстэй 1-1 харьцаатай тэнцсэн. Тоттенхэм хожичход ерөнхийдөө баг ууж ухаан амьсгал авах шүү. Одоо ингээд 4 оноо гинэ. 2 оноо. 2 оноо. West Ham-ээс 2 оноо илүү. Хэрвээ хожицсон бол 4 байх байсан. Одсон бол Тоттенхэм баг бөмбөрийн зэрэг танах илүү. Хамаагүй Зөрүү илүү байгаа. Хасахс хас 20 байна. тий. Тоттенхэм хамаагүй илүү. Өмнөний зөрүү. Өмнөний зөрүү бол ашигтай. Тий. Одоо тэгээд Тоттенхэм Челситэй тоглоход Челси бол нөгөө юуныхаа дараа юм шүү дээ. FA Cup-ийнхаа. Тий. Одоо Тоттенхэм бол тэрэн дээр ер нь хожигдохгүй байхад бас гайгүй. FA Cup-ийнхаа өмнө байсан бол Челси сэлгээ гарах байхгүй FA Cup-та анхаарлаа хандуулаад. Тэгсэн чинь FA Cup-ын дараа финалийн дараа юм байлээ. Тий. Яг FA Cup бас
тоглох юм давуу тал авахгүй. Нэг бол баяр тэмдэглээд бүгдээрээ автобусанд суугаад тэрж явсан байж магадгүй. Гүэ нөгөө нэг яг Сити нэг төрүүлээд бөөнөрөө тэгчээд Манчестер Юнайтедтай тоглодог тий. Цаас цаагаараа баяр тэмдэглэнэ л гэж шүү. Цаад үгүй цаад үгүй шүү та сонсч байна. Тэгэхээр нэр чамд хэлж байхгүй. Тий? Челси төрүүлээсэй л гэ байж. Тэгэхээр Челсигийнхэн баяр тэмдэглээ явчихад энэ дээр чинь зүгээр нэр танихгүй актемийнх нь гарч ирэн шүү. Өнгөрсөн шөнийн Тоттенхэм Лидсийн тоглолтын төгсгөлд бас Лидсаас явуулан гаалцсан байлээ шүү. Хаалганы шоо оноод. Яасаа юу юм бэ? Кински баг тоглолтын шилдэг энтер болсон баг шиг байлаа шүү. Кински гайгүй Энэ Тоттенхэм дээр тэгээд Тоттенхэмээс хин голцсон юм. Хин байлаа. Хин оо. За би хараахгүй. Нөгөө манай яг таалантай Матист Матест яг гол. Нэг гол хийсэн. Лидсээс хин голтох уу? Калвертлийн пенальтаас гол. Оо за. Матест дараа унгаад. Бараг 10 гол хүрчихв. Хөрцөн давцсан. 11-2 болж байна. Тий. За хүснэгтийн байдлыг хамтдаа шалгацгаая. За ерөнхийдөө Өнгөрсөн дугаар шиг гаргасан. Гоё харагдчих. Астон Вилла 5 дугаар байранд явж байна. За Борнмут 6-ад явж байна. Түрүү хэлсэн Астон Вилла хэрвээ Европа лигт эх 7 хоног төрүүлчих юм бол 6 дугаар байрны багт аврагуудын лигийг иргэшилжээд 7 дугаар байрны багт Европа лиг шилжээд Одоо гол нь тэгээ баг конференц 8 дугаар байрны Брентфордод конференц шилжих гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ нарын төрөгт Борнмут Сити 2. Тэр гоё юм болно. Борнмут ч хожигдоогүй зурлал нь 16 болцсон. Тий. 16 зурвал. Өөрсөнд нь Европ хамгийн урт зураг байгаа шүү. Өөрсөнд нь оноо ихтэй. Борнмутад өөрсдөд нь Астон Виллаг гүйцэх боломж байгаа юм шүү дээ. Байна шүү. Тий. Борнмут ямар айхтар байна. Ёо. Астон Вилла ч сая бүр хожигдож авсан шүү дээ. А Челсид бол FA Cup финалаас өөр бодох юм байхгүй байна уу тий? Челси Ер нь бол конференц руу Брентфорд нь ч орсон гоё баг. бас гоё үзэх бах тийм. Үзэн харин. Конференцд. Тэгээ Брайтон бас Европа лигт харчмаар байна. Тийм үстэй. За тэр хойгоор 17 18 дугаар байрны баг хоорондоо 2 оноо зөрүүтэй хасах 9 хасах 20 гэсэн бүхний. West Ham бол хасах 20-той. Хөөх, Лидс бүр зугтаагаад бүр 44 лөө яваад гэж байгаа юм уу? Лидс бүр алгас. Унахаас айгаад бүр тэр хоёрын оронд л өрсөлдөй болсон. унахаас айгаад бүр сандаад Кристал Паласын дээр гарч зогсчих шүү дээ. Тэргүүлэгт нь айдахсан шүү дээ. Тэргүүлэгчд бол 5 онооны зөрүүтэй Сити нэг тоглолт дотоо явж байгаа гэж. За Премьер лиг бол ингээд ийм байна. За Италийн Сери А лиг. Италийн Сери А лигт тоглолтын Доороос Coventry City орж ирээд давхар араад Мил бол Ипсвич 5 орж ирэх болсон. тийм. А Мил бол энэ плей-офф зогсож байгаа. За. Хаалс Италид. За Италийн Сери А лиг. Сери А лигт тоглолтын таймхээс илүү үнэхээр одоо сонин юм гэх юм одоо фэнүүдээс нь төдийлөн харагдаад байдаггүй юм. Үнэхээр сэтгэлийн төвчээр алдарсан зүйл болсон юм болов гэдгийг хэлээ хараа. Энэ бол Милан, Аталанта клубуудын товоо дээр нь хожиж явсан. Ингээд Милан үнэхээр сүүлийн хэдэн тоглолтууд дээр байхгүй болчихлоо. Гол хийхээ боллоо. Инкунку Өөрөө пенальт хийсэн шүү дээ Инкунку. За сүүлд нь 2 гол нь 55 дахь минут болж байгаад Сан Сиро цэнгэлт хүрээлэнд Аталанта 3-1-ээр хожиж явж хахад ингээд Миланы фэнүүд цэнгэлтгийг орхиогаараа явж байгаа. Гар хаалган дээр нооч ирэлж ш тий. Ер нь бол би ингээд ухамсарт амьдралынхаа дүүхэнд бол харж байгаагүй. Тэгээ Миланы фэнүүд хичнээн энэ ч арай л юм болсон юм л да бүр Запакоста хүртэл орж ирж голдоод байна. тий. Запакост хүртэл. Запакоста чинь тэр баруун захаас дамжуулт өгчгөөд л зогсчихдаг хүн чинь бүр 5 руу орж ирсэн хаалгач хажуугаар хусч ивэл яах вэ? Сүүлд нь яг ингээд юу яагаад 2 гол бүр цаг дуусчихад Павлович Нкунку 2 гол хийгээд тэрнээс бусдаар Инкунку айгуу сайн тоглосон юм а энэ дээр. Гэхдээ Инкунку тэгээд явж ороод нөгөө нэг 11 аваад тэгээ өөрөө 11-ээ цохиод шааргүй гараад ирчихэд цаач яаж яхад үлээх гэсэн шаар байсан. Хостод 3 хоошоо болсон. Хөө тэгээ одоо хожигдоод явж ийж бас нэг шаармаар үлээгээд байна. Үлдсэн хитэн фэнүүд нь уурлах байлгүй. Нэр нөхөж явж ийж юу? За тэгээд би нэг юм бас л би ер нь интернетийг сайн ухнаа. Ухаж яваад нэг юм хачин жигтэй статистик боллоо. Яг саяныхтай холбоотой. Милантай холбоотой. Миланы эсрэг Малн, Милан Малн. Энэ болохоор Милан клубын эсрэг үзүүлэлтээр 2026 оны 4 сарын 1-ээс хойш Донел Малны үзүүлэлтийг харьцуулж байгаа. Хөө юу вэ? Нийтдээ Милан клуб багаараа эн чинь 6 тоглолт байлоо. 6 тоглолтод 67 удаа хаалга руу зөхиод хаалга чигээс оновчтой зөхиол 16-г л бүртгүүлсэн байна. Тэгтэл энэ хооронд Донел Малн Милан хинтээ тоглоод.
За би Миланы очроо жинуулж чинь тий. Маалн тэр орон 6 гол. Яг 94 сарын 1-ээс хойшлоо. тий. Наполи, Удинезе, Хелос Верона, Ювентус, Сасволо, Аталанта гэсэн 6 тоглолтод 16 одоо хаалга онсон байна. 3 гол тий. 67 Багаараа шүү дээ. 67-ын цогсон бай тий. Тий, 67. Тэгтэл Донел Маалн нөгөө талдаа 6 тоглолтод буюу Интер эсрэг, Пизагийн эсрэг, Аталанта, Болония, Фиорентина, Парма гэсэн 6 тоглолтод хаалга руу 14 удаа Хойрч гайгүй байсан юм байна бас. гол нь бас тэгээ оруулсан гоолыг хараа. Милан энэ хооронд 6 тоглолтод 3 гол хийсэн бол Маалн 6 тоглолтод 6. Магадлал нь нэг Милан бас айгүй уналтын болчлоо тий. Уналтан байна тий. Үлрэлийн дундуур ч үн Интерийн нэг 2 3 хоноо ард Интер. Нөгөө Пулисич харагдахгүй л ш бас гэмтсэн юм бах та. Пулисич ерөөсөө нэг тийм Орон гараа. нэг 3 тоглолтыг бүтэн тоглохгүй тий. Тэгээ байгаараа айгүй сайн Тий. хэрэг болоод идэг. Тий. Капитан Америка юу тий. Тий. За нэг ийм хачин жигтэй харьцуулт бол тоглогчийг багтаа харьцуулдаг ийм тохиолдол. Яа явах гээд байгаа юм л шүү дээ. Өөрөө хүслэн. Зүүн болгоно л нэг Ляогийн иргэн тойрнох юм яг тийм дөө тий. Явах уу юу гэл. Сүүлийн 300 л лав яригдчих шүү. Манайх авчихгүй бах та Граначагаа самаагүй дээр үстэ. Барсаач гэсэн юу холбогдуулалт юм шүү. Юун Гранача үстэ. Одоо явж л байвал хідэн төгрөгийн цалин авсан хамаагүй Болсон тий. Одоо нэгэн одоо хугацаа өнгөрчлөө шүү дээ. Манай нөгөө нэг Луис Энрике чи Зенит рүү явсан. Юу нэ Лациогоос. Лациогоос. Биш ээ. Марсели Луис Энрике юу? Марсели Луис Энрике Интерт очоогүй юу? Интерээсээ Зенит Орсын. За. Орсын Зенит чинь нөгөө төрүүлэх гээд хоёрт яваад байгаа юм ба шүү дээ. Тэгээд нөгөө гаднаас тамирчид мөнгөөр зодож авчираад байгаа юм байна л. Шууд улирлын дундуур тэгээ авчижээ л тийм. Милан ингээд бүр 4 рүү ухарцаараа. За харин тий. Одоо бүр Европын тэмцээнчгүй болчих магадaltaй. Комод ч гүйцэгдэж магадгүй болчихсон. Энэ бол маш Чи комог дэмжиж байгаа тий? Тэгж байгаа. комог юм шиг. Интер бол тодорхой Наполи ингэсэн Комо юу яасан? Ямар ч нэг Европын тэмцээний эрхэнд баталгаачсан. Баягаа түгэнд агуудаа гэсэн баг шүү. өчигдөр шөнө Наполи Болония тоглоод Болоnia 3-2-оор хожчихлоо. Хойноос. За гэхдээ энэ бол нэг ахтар байрлалын өөрчлөлт бол оруулаагүй. Кремонезе яана. Сая хоцсон шүү дээ. Тэгс. Наполи Наполи гол хийсэн байлгүй. Наполи авралын эрхээ алдчих магадгүй байралтай байгаа шүү дээ. Наполи. Кремонезе одоо личээг л барьж авч дороо хийж л. Яа. Гол явлаа да тий. Амьд Вест Хэм үлдэхгүй. Дот юм шиг байгаа юм шүү тий. За тэгээд сүүлийн тоглолтуудын хийлээ те. Комо дараагийн 2 тоглолтондоо Парматай, Кремонезетэй. Хоёр гусчих юм. За Рома болохоор дараагийн 2 тоглолтондоо Лациотой дербитэй. Тэгээ Веронатай. Гэтэ манай Лациач дерби үзүүлж чадах уу гэдсэн. Милан болохоор Жинотой, Кальяритай тоглох юм байна сүүлийн. Милан хоёр гайгүй тий. Итали зүр нь ингээд уг нь сул баг аягүй их За байгаа. Лациог дэмжинэ. Бэлэн 3 оноонууд ер нь аягүй их байгаа. байна тий. Италид. За нэг тийм бэлэн 3 оноо гэж байхгүй. Байхгүй. За нэг юм боллоо. Хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ нэгэн сайхан боксing тэмцээний талаар ярилцах болно. За тэгээ Германы Бундслиг, Францын лиг 1, за Словакийн дээдлийг хоёр төр дараалал ярина шүү. Тэгээд Янг Талент бол хүлээж байгаа. Нэвтрүүлгийн мэтгэгч Wuhan, нэвтрүүлгийн мэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан мэтгэгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр олзъя. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээр Испанийн Ла Лига руу яриагаа шилжүүлье. За бүр нэг цаанаас энэ төрөд ярьлаа сууж байгаа. За Реал Мадридийн Наатайгаа нөгөө энэ нөгөө юу вэ? UFC ток руу оруулчихгүйсэн. MMA ток руу маргаашийн дугаараар нь оруулах байсан нь. За Реал Мадридийн бэлтгэлийн баазаар бөө юм боллоо. За өнгөрсөн 7 хоногийн за товчхон хэдүүлээ Реал Мадридийн зодооны хэрэг энэ болохоор үнэхээр яг нэрнгэсээ зодтолцсон юм боллоо. За энэ улирлын хугацаанд бол нэлээд хэд хоорондоос ширгүүцэлсэн бас түүх бол байгаа гэж байна. Өнгөрсөн 7 хоногийн лхавг гарагт багийн бэлтгэлийн үеэр Федерико Вальверде, Аурелиан Чомени хоёр эсрэг баг болж бэлтгэл хийгээд нэг нэгэндээ жоохон хатуухан тааклууд хийсэн юм байна.
За энээсээ болоод хоорондоо жоохон маргалцсан, барилцаж авсан. За барилцаж авсны дараачаар янз бүрийн одоо багийнхан салгаад цохилт зодлогоор салсан юм байна. Маргааш нь эргэж ирээд оруулын чомины жоохон гэмшилтэйгээр за сайхан амарсан уу гшөө ингээд Валвердэд гараасаар байхад Федерико Валверде гар барилгүй буруу хараад яваад өгчээ. За ингээд 4 дахь өдрийн маргаашийн бэлтгэл ингээд инх үе эхэлж байгаа юм. Эхлээд явсан тасалжуулагчийн баг бүрэлдэхүүн яагаад ч бодоогүй юм дахиад эсрэг баг болгоод хооронд бэлтгэл хийлгэжээ. Дахиад ширүүхэн тааклууд явсны эцэст тэсхэн болж нэгээ барьж аваад эцсийн өмнөндөө дахиад салсан байгаа юм. За учиргүй бас талбай дээр яваа. За хоёр ч бас олон нийтэд бид нээлттэй бэлтгэл болдог салжээ. Энэ удаа нэлээд их ширүүхэн болсон юм байна. Нэгэндээ хараалын үгс чулуудсан байна. Барилцаж аваад замталсан чигээрээ бараг хөцөлхөр өргөө давхиж оролцсон юм одоо. Тэгээд энэ хооронд нэлээд маргалцсны эцэст сүулдэ хөцөлхөрөө дотор хэрүүлэн маргаан нь үргэлж хэрүүлж бишээ. Маргаан нь үргэлжлээд чи тэгээ үстэй би ингэсэн чи тэгсэн байхад гар өрөөгүй ч гэдэг юм одоо ингээд бөө юм босоороод сүулдэ хөцөлхөрөөнд нэг цогчээ. Хэн Чромэний Валвердыг цохоод за энэ одоо бүр ингэ уул нь халуун савтай цайваад ирсэн бол их хайдахаа байж цохоод нөгөөх нь Валверде унахта ширээмүр гэж унаад толгоо хаглаад баяраа шиг Төргийн тусламж дуудаад төргийн тусламж эмнэлгийн яаралтай тусламжаар эмнэлэг төргүүлж оюуталтай байгуулад 14 хоног тоглолтод оролцох боломжгүй болсон. Валверде ч уг нь бол Реалын ахлагч үстэй. Дэд ахлагч. Тий? Яаж яа цол иргэмээ мэддэг юм бахтаа ч юм уу. Гоо цол иргэмсээд явахтаа одоо тэгээд адилхан нэр усууд байна. Бас нэг Рүүдигээ бас хэний кино зогссон. Карьераасыг алгацсан гин шүү. Тэр нь ихтэй өмнө гэсэн. Бүр өмнө. Ерөн зүгээр ингээ удирдлын дунд хэсгээс Алонсо явахын өмнөхнөөс эхлээл ер нь Реалын хувцас солихөрөнд нэг тийм хуваагдал байгаа л юм шиг. Фракц. Хэн Францыг толгоолоод байна? Гэхдээ одоо Эмбапе тэргүүтээ Францууд тэгэл босод гэсэн нэг юм байгаа шиг. Одоо тэгээд эсвэл одоо арсныхаа өнгөрч байт юм уу мэдгүй. Эмбапе ер нь Реал Мадридэд ер нь хэр байгаа юм. Фэнүүд нь бол Эмбапед сайн дуртай л байгаа. цаасан дээр бол сайн. 19-ыг суглуулад байгаа юм шүү бүр. Голыг бол хийж байна. Удирдлагууд дуртай байгаа юм уу? Удирдлагууд бол угаасаа одоо тэр чинь амар том брэнд, маш их суперод өмсгөлийн борлуулалт гал тэр чинь санхүү талаас харах юм бол Эмбапе маш ашигтай шүү дээ. Дэлхийн аврагт 2 тоглолтоо 2 финалдсан. Гайхамшигтай. Дэлхийн аврагын финалд хэтрик хийцэн. Энэ жилийн балон доор магадгүй. Тэгээд саяны тэр маргаануудын дундор одоо Альваро Арбело үнэхээр болоогүй гэдгийг харуулсан юм байна. Тэр маргааны дундор Арбело юу ч хийгээгүй гэж. Үнэхээр юу ч. Ороод ирвэл баг Арбело хүнэх гэдэг юм. Салах гэдэг яваад салахыг гэсэн байхгүй чи болж гээгүй гэж байна. Гэхдээ Эмбапе чинь тэгээд бас өөрийнх нь хандлага нь ер нь жоохон тийм байгаа гинэ. Одоо сая өмнөх тойрог дээр Испаниолтой тоглохын өмнө тэр тоглолт 15 минут дутуу байхад тэгсэн тий. Одоо нөгөө ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэр Эстер гэдэг нэг найз хүүхэнтэйгээ л хурж зугаалж байгаа л ирсэн юм байна. Тэгэл бэртэлтэй л байгаа л та. Тэгтээ ингээд багтаа хандж байгаа хандлага нь жоохон таалагдахгүй л байгаа юм баяхан. Сэтгэлгүй байна л гэдэг юм уу? Сэтгэлгүй. Тийм шиг мэрэгжлийн хандлага шүү. Одоо тэгээд Испаниолоос гадна Реал Бетис нэг гүйлсэн шүү дээ тий. Тэгэл үү. Тийм Бетис нэг хожигдсан. Тэр тоглолтын ингээд үр дүн ингээд явж байхад мань хүний одоо нэг сошиал медиа дээрх одоо зургнууд тийм амралтын зураг оруулаад тэг чи баг нь хожигдчих идэг өөрөө гимтэлтэй байдаг. Тэгсэн чи энэ ийм яг ингээд цаг хугацааны нэг тийм сонин таараад тэгээд Реалын фэнүүд бол тэрэн дээр бүр илүү хөтө дургуутсан юм байна. Уг нь энэ чинь за ядаж юу байдг юм аа гэхэд тийм ээ талбай дээр байдг юм аа гэхэд цэнгэлтгээс тоглолтоо үзэлтэй тий багийн ингээ үзээ сууж идэв шүү дээ. Ядаж багийн нөхцөл байдал хүнд байхад тийм инээсэн ханиасан пост битээ оруулал та. Тий одоо нөгөө бэлтгэлтэй тоглогч нар ингээд үзээ сууж идэг шүү дээ. Бусад багууд бол ингээд тий. Ядаж удаан санаа зовоод дугаа сууж идэг шүү дээ. Тий. Цэнгэлтгэд ирцэн үзчихэд байхгүй. Тий. Цэнгэлтгэд ирч чаддгүй махад гипстэй хөлнийхөө зургийг оруулаад ингэж яагаад гэрийнхээ зургатыг оруулдаг шүү дээ. Хийдэг шүү дээ. Тэгээд саяны тэр зодооны өмнө Эмбапе яг бэлтгэлд нэгдсэн л юм байна л да. Тэгээд ингээ хоёр угагдаад байсан чинь тэр нөгөө шүүгч мүгч гэж байх биш бэлтгэл дээр нь хөнгөн бэлтгэл. Багийн дасгалжуулагч нар ингээ бас хажуугийн шүүгч мүгч хийдэг юм байна л да. Тэгсэн чинь нэг хажуугийн шүүгч хийжсэн багийн тэр дасгалжуулагчийн албаны үнэтэй бас арайш барилцаж яваагүй юм шиг байна. Отон үлээдсэн чинь яхаар отон байд юм ээ ингээд бас тийм болсон гэж хэл хэлэхгүй хэлсэн гээд тэгээ дасгалжуулагчийн одоо ер нь бол яг багийн фэний хувьд яг юу гэж бодож байна.
Энд бол одоо яасан сэтгэлгүй юм бэ? Баг энэ ч ингээд багтаага цуг санаа зовоод моод ингээд байхгүй бас арай л лөө одоо инээсээ ханаас амарч байгаа наран шар надад таалагдахгүй. Чамд бол тэгж бодогдож гин үү? Бодогч байна. Би яавал адилхан боо. Санаа зовох хэрэгтэй юу? Одоо хуучин Paris Saint-Germain-д байхад Mbappé Францын шгшээд орж ирэхээр би ч одоо Real Франц гэдэг хоёр юм байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хоёрыг хоёуланг нь нэгтгэж байгаа Mbappé болчих واخхой. Тэнгүүд өмнө нь Paris Saint-Germain-д байхад Paris Saint-Germain-ийн тэ яах нь бол над хамаагүй Францтай яаж тоглох нь чухал байсан чинь одоо хоёулаа болоод ирсэн чинь айгу зовлонтой юм байна. Хүний зовлон байхад их ямар байж байгаа. Хүний зовлон. Ер нь өмнө нь том одууд байсан шүү дээ. Жишээ нь ойрхоныг ярил Кристиано Роналдо, Гарет Бейл тэд нар ер нь хэр даруулгатай байсан юм. Байлгүй яах вэ? Одоо ядаж урдах юм аа маш сайн хийж байгаа. Хийдэг нөхдөд. Тэнгүүт нөхөр Мбаппе болохоор урдах юм аа хийж гинүү хийж гин. Гэхдээ бусад эргэн тойрныхоо хүмүүсийг унтраагаад байгаа байхгүй. Жишээ нь одоо энэ за Родриго бол гимтчихлээ тий. Тэнгүүт Vinicius Junior тэр хоёр талбай дээр яг нэг тийм одоо нэг багийн тоглогчд биш. Жензигийнхэн ингэж байна уу? Үгүй Мбаппе чинь Жензи шүү. Жензи. Нэрээ хоёул ичсэн. За тэр ч ямар хамаагатай хаа. Тэгтэл ингээд нэг тийм ягаад ч нэг тийм хоорондоо нөгөө PSG-ийн 3-3 л Жензи. Тэгэхэд яаж тоглож байна? Дембеле Жензи гэж үү? мөн 96 97. Би бараг л Жензи тий. Бараг л гэж. Тэгэхээр нэр ингээс таалагдахгүй бол таалагдах тийм баа. Тэгээ мэрэгжил яг тийм нэг топ мэрэгжлийн төвчний тоглогч гэхэд бол яг нэг буруу хандлага гаргаад байна гэсэн үг л дээ чинь. Ямар ч одоо багт байсан баг нэгт штэ. Тэр хүн хэн бахын чухал штэ. Тэр байр солигчхоор л ингээл олон төрлийн асуудал үүсэж байгаа байхгүй. Болохгүй л тэгээд Мбаппе чинь бас айгүй төвөгтэй нөгөө одоо жишээ нь Шаби Алонсогийн сүүлийн тоглолт байгаа штэ. Нөгөө нэг Испани супер зомд хожигдоод ажилласаа явж байгаа штэ тий. Тэгээд тоглолт ингээ хожигсны дараагаар одоо хоцсон багийнхаа хүндэтгэл үзүүлээгээд Шаби Алонсо тэгсэн чинь Мбаппе хожигдсан энэ баяр үргээд тахын баггүй жуулчаасаа давж шийдвэр хаяад явж байгаа байхгүй. Тэр чинь уг нь бол одоо хөлбөмбөг бол хөлбөмбөг хэлэх ямар ч спорт хожигдож сурах тухай шүү дээ. За одоо цомоо мөрөх нь бол дараагийн асуудал. Хожигдсан ч гэсэн хоцсон багта баяр үргэж сурах хэрэгтэй байхгүй. Яаж ч хожигдсан тийм ээ. Тэгэхээр тийм хандлага байхгүй нэгдэг чи өөрөө аюу асуудалтай байхгүй. Үнэхээр ялахыг хүсэж байгаа хүсэл тэрийг бол ойлгож олно. Гэхдээ бүх тоглолтод хожих боломжийг хожигдсан үедээ хоцсон багийг хүндэтгэх хэрэгтэй байхгүй. Тэр өнөөдөр надаас илүү байлаа гэдэг. Тийм хандлага бас байхгүй байгаа нь бас л одоо нэг одоо агуур оноолд агуу Мессиг тий залгамжлах одоо гоолын тоогоор араас нь одоо хөөцөлдөг ч юм уу эсвэл ядч дөхөх хэмжээнд ч юм уу ингэж яригдж байгаа тоглогчийн хувьд иймэрхүү хандлага гаргаж байгаа нь бол бас болоогүй юм болоо да тий хол энэ да гэдэг зүйл харин Жензи байгаа юм шүү. яах вэ та дүнгийн хөрхийн босод хүмүүс. Юу за шууд Эл Классикоор ороод явъё. Эл Классико хэрвээ Барселона тэнцэхэд л үлээ. Тий? Аваргын болцол хангах байсан. Энэ ерөөсөө бүр хожоод бүр илүү гаргаа. Тий, Ла Лигийн дүгэнд Эл Классикогоор Ла Лигийн яг аврах тодорсон тохиолдол ганц ч байгаагүй юм биш тий. Тэг яг нөгөө 32 яаж тэгжсэн юм блэ. Яг Барсагийн дүгэнд бол байгаагүй юм байлээ. Уучлаарай дүү хоёр төгөө. За энэ амар гол уу? Энэ супер. Энэ дээр ингэсэн гэсэн яг Рашфорд тоглолтын дараа хэлсэн байлээ. Би үн цохих гэж бодоагүйгээд. Энэ чинь бол мар үлтэй тоглогч цохоход хэцүү байрлал. Тэгсэн чинь Педри Олмо хоёр цогчих гэсэн гин. Тэгээд бэлтгэл дээр ч би ер нь бол таруухан байсан гэдэг жил. Ингэж бол хийгээгүй. Тэгээд би одоо ингээд бодлоо Манчестер Юнайтед Рашфордыг одоо буцааж одоо авцрах уу, Рашфорд эргээд ирэх сонирхол байна уу? Би бол Кунигаас илүү байна гэж бодоод байгаа. Рашфорд. Рашфорд мундаг шүү дээ. Ивийн тоглох юм бол нэг хэсэг 22-ны дэлхийн аваргын дараа Мбаппе шиг гэж ярьжсэн шүү дээ. Бүр тэгж яриул гэдэг шиг. Харин тийм. Тэгтэл энэ эргэж багтаа ирэх нь ер нь ямар юм бол? Багтаа ирсэн ч Манчестер Юнайтед Манай үний өөрийнх нь сонирхол бол ер нь Барсад үлдчих сонирхолтой л байна. Тэгээд Барсагийн асуудал болохоор мөнгөгүй байгаа шүү. Рашфордын цалин битэл 7 хоногийн бараг 250 мянга. Одоо Барсадаа цалингаар ихний 3 мурт байхаар байхгүй. Яг гоо 30 сая гээд үнэн гайгүй. Жинхлэх үнэн. Хамгийн гол нь цалин л өндөр. Тэгээд Ла Лигийн 4 болохоор нөгөө цалингийн лимиттэй. Тэр л асуудалтай юм. 250 мянга мó те 7 хоногийн 50 мянган паунд шүү. Тэр яг цаа. Тэгээд одоо бас иймэрхүү энийг бас алднаа манай чи. Тэгээд яг энэ дээр хаасан л та. Бүртугаа үрч. Тэгээд Ханс Флик яг Рашфорд өвлөрлийнх нь хамгаалтанд айгу Манчестер шүүмжлэгийн гэрээ юм уу те. Тий. Одоо тэр чин зээлэр юм чин зээлэр явж чинь нөгөө авсан баг нь төлнө шүү дээ. Ч юм уу.
арай өндөр цалингийн гэрээ хийсэн юм байна 250 мянга гэж. Тэг United угаасаа тэгэл Салахаас үнэтэй юм шиг. амар гэр хийсэлтэй. Тэ? Салах 350. Тийм үү? Тий. Салах 350. Тэг Премьер Лигтээ бол дээгүүр орох цалин л та. Дээгүүр орно. Топ 10 март бол. Маа Челсид бол тийм 200-200-ийн тамирчин байх ч. За тэг их эрт 2 гол орсон ер нь. Би тэр үр дүнг нь харж энэ нөгөө нэг 4-5-0 руу явах хийтэй гэж бодож байлаа бас. Тэ ядчихад гэдэг шиг. Реал Барса хоёр чинь бол хоорондоо бол энэ дээр ямаал сэлгэнд байгаад байгаа айгуу чухал гэдэг шүү дээ. Ямаал угаасаа гэмтэлтэй байгаа. Аа. Дэлхийн аварга хүртэл ер нь сайхан гэмтлэл харж болоод. Өндөрлөл нь дууссан шүү дээ. Рафиня тэгээ энэ дэр чинь сэлгээгээр орж иж байгаа. Левандовски бас сэлгээгээр орж иж байгаа. За Реалас ч ер нь гарааны бараг тал нь байгаагүй л дээ. Тэр тал нь нөгөө хоорондоо Гэтэ ер нь бол тэгж албаар харуулж чи яах ч байгаа. Даанч түрүүн тэр завсаргаад харц мартны хариу байна уу? Тэр харцны хариу байна уу? баяр үргээ. Эмбапе юм байгаарэ гэж. За Элдиз бол хэлж байрандаа байгаараа л гэж. хоёр дараалал төрүүллээ. Хоёр дараалал төрүүлсэн төрүүний тоо бол мэдээж Барселонад 21-400 гарснаас хойш бол нэлээд олон байгаа. Сүүлийн 4 үлрэлийн дотор 3. Тий, дөрөв. Тэгээ энэ ийм байлээ. Би нөгөө Европын топ лигүүдийн сүүлийн 10 жилийн төрөг харахгүй юу? Тэгсэн чи ерөөсөө Испанд бол Реал Барса л гэдэг тийм ээ шүү дээ. Ингээл энэ хоёр баг л ээлжлээд Атлетико бол 10 жилдээ нэг л орно Атлетико. тий. сүүл 14 оны Атлетикогоос хойшоогоо. Тэнгүүд юунд болохоор Францд болохоор Paris Saint-Germain л гэдэг тийм шүү. Дундуур нь ганц нэг Lille гэж ороод тэгэл Paris Saint-Germain л гэдэг. Германд болохоор Bayern л төрүүлээд тийм шүү. Дундуур нь ганц нэг Dortmund юм уу? сүүлийн 10 жилд ганцхан Ливерпулс орсон байсан. 9-ыг нь Bayern төрүүлсэн. Англид гингүүд ерөөсөө City гэдэг тийм шүү голцоо. Тэнгүүд дундуур нь Chelsea нэг ганц Ливерпул 2 орсон юм байна сүүлийн 10 жилд. Тэгээ 7-гийн City авсан. Амар уу. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь Итали. Ерөөсөө байн өөр багууд төрүүлж идэг. Тийм ганц сонирхолтой. Сүүлийн 10 жилээс өмнө Ювентус нэг хэсэг машинцсан. Ювентус нэг 9 дараал удахгүй юм болсон тий. Тэгсэн чинь сүүлийн 10 жил хамгийн сонирхолтой нь Итали байгаа юм байна. За Эл Класикод Сити 7 байна 6 шээ. 7 байна. Ливерпул 2 Челсигийн 17 оны түрүүг оруулаад 4 дараалал даваад тэрнээс өмнө 2 ихээр 6 санагдаад байна. Дунд нь Лестер Местер байгаа байхгүй. Лестер ч 16-гаад урагшаа орчиж байгаа. 17-оос за хөндлөн юм ярихгүй шүү найзуудаа. Эл Класикод ингээд 2-1 харьцаатай Барселона хоцсноор төрүүлэх болцлоо хангалаа. Хэд дэх төрөв болчих вэ? 29 дэх төрөв. 29 Реал болохоор 36. Тийм билээ. За. энэ Эл Класикогийн хоорондын нөгөө ер нь 106. Яг тэнцсэн. Яг тэнцсэн. 106. Хоёр дутуу байсан энэ жил Барса 2 гусч байгаа. Яг Флик ирээд 7-оос 6 юм лээ. Флик олсоо гаргахгүй нөө. Хинч байсан мөх чи. Намар Алонсо нэг очсон шүү дээ. Тийм. Райкард бас гаргаагүй байсан тий. Райкард Ер нь Гвардиола гаргаагүй байсан юм уу? Нэг Гвардиола. Пеп ч нэг 4-5 дараалж очсон. тий нэг хэсэг хожоод байсан тий. За Ла Лигийн хүснэгтийг хамтдаа шалгацгаая. За 91 оноотой явж байна. Одоо Барсагийн дараагийн зорилго нэг 100 оноо л яваад байгаа. Одоо 11 дараалал очичлаа. Одоо 3 тоглолт үлдсэн. Тий, бүгдийг очих юм бол 100 оноо. Тэгээс амар шүү тий. Өчигдөр шөнө Rayo Vallecano Girona 2 тоглож 1-1 харьцаатай тэнцсэн байна. За ингэснээр Girona 17 дугаар байранда хിവэрэ үлдсэн бол Rayo 10 дугаар байр руу орж ирсэн. Өнгөрсөн 7 хоног санаж ивэл Sevilla 18 дугаар байранд унах хүсэд байж ирсэн. Одоо 13 дугаар байранд явж байна. Битис аврагын лигийн орох гэдэг тий. Сайн нэр юу яасан шүү? Баталгаачсан тий. Баталгаачсан. 5 дугаар Испаний 5 дугаар байрны баг аврагын лигт орох нь баталгаатай болсон. За хэдүүлээ нэг оноог нь дундчийг хараад сая баталгаатай болсон. Атлетико Мадрид маань ямар ч зорилго болсон уу? Тэглээ. Атлетико Мадрид Бэшэр энэ хол доошоо газар. Бас бол. Тий, дундын бүст үлдсэн. За одоо харин тэр хооронд нэг конференцийн эрхийн төлөө нэг Хетафе, Сосидад Энэ Хитафе айгуу сонио 28 гол хийсэн гэдэг байгаа байхгүй. Амар сөөх. 35 тоглолтын дээр. Хамгийн бага нь Овидо 26 гол оруулсан. Тийм байна. Тэгсэн юм нэ тий. 7 тавьчих. Амар хамгаалт. Нэг тоглолт нэг гол хийхгүй жиж 7 тавьчих. Нэг тэг юм уу эсвэл 0-0 гэдэг юм байна тий. Тий, сая юутай ч үлээ тий. Нөгөө баг нь бүр 2 улаан авчаад тахт хийхгүй л. Билбао Олимпик айгүй гоё ихлүүлснээ яагаад ингэж унаад яагаад би одоо бодохдоо
Билбао гэж тоог нь бол энэ жил аврагын лиг ирэх явчихлоо гэж бодоодсэн. Харилт тий. Нөгөө нэг ах トゥ хоёр Уильямс бүр сурахгүй бол Сая Никон бас яж хат гинт чинь лээ. Мика Гимтер Испани шид мөн мэдэн шүү дээ тий. Тий харин тэгтээ яг нэг хүн дулвшил гэсэн л дээ. За ингээд ингэсэн. За Эл Класико бол ингээд аврагын хувьцааг шийдсэн тохиолдол бол яг Эл Класикогоор энэ хоёрын энэ дөрвөлхийг шийдсэн бол анхны тохиолдол нь. А өмнөх нь 30 дооных нь болохоор Реал төрүүлэх үү, Билбао төрүүлэх үү ч үлээ. Нэг тэрийг Эл Класикогоор шийдсэн. энэ саяны тоглолт чинь шийдсэн гэж юу? Шийдсэн. Ингээд Барса төрүүлчихэж байгаа. Аврагын хувьцааг. юу Шууд гол юм шууд цомын баяр. бүр бүр яг баталгаатай болж байгаа юм уу те. Ер нь бол амьдрал дээр Барса төрүүлэх нь тодорхой л байсан шүү дээ. Тийм ээ. Нөгөө нэг цаасан дээр цаасан дээр нэг Реал төрүүлэх Онлын үед ямар ч боломж онлын боломж байгаадсан юм байна те. За Германы Германы Бундслигийн хүснэгтийг хэдүүлээ шалгая. За одоогийн маань сайхан тайлбарлах хаа. Тайлбарлахаас өмнө би нэг юм хэлчихье. Тэр нь болохоор Wolfsburg сая гинт түс тас гэж цэнгэлт дотор логогоо соличин лээ. Харин тэгсэн л тий. Лого солигдсон логог нь ашигласан шүү. Гол нэг лам хард үзүүлсэн юм байл. Одоо манайх ингээд маш олон жилийн дараа унтах гад байна. Тэгээ тэр W юу? Логогоо солигсон юм байна. W юу? Тий. Лого нь юм арай өөр болсон байл. Арай өөр болсон. За одоогийн маань тэр гонх бүсийн сүүлийн 3 юу болж байна? За энэ 5 тойргийн өмнө Heidenheim бүр ингээд нөгөө ерөөсө 7 оноо тасарцсан. Энэ ойлгомжтой байсан чинь сүүлийн 5 тойргоос Heidenheim 10 аваад Гурван ажил. тэгээд гуруулаа ажиллахаа одоо ингээд сүүлийн тойрог дээр энэ 3 хоёр нь хоорондоо Wolfsburg, Сан Пауло гэж хоорондоо. Яа. Тэгээд Heidenheim чинь бас юу Mainz-тай байсан байна. За би хараад. Тэгээд одоо ингээд 16-д орсон багч нөгөө нэмэлт тоглолт нь шүү дээ. Тоглолтын ер нь шууд Доотлын 3 дугаар байрны багтлаа. тэгээд ямар ч Wolfsburg, Сан Паулыг бол шууд дамжуулсан Доороос байгаа. түүхэн алдарч Шалке орж ирэх гэж байгаа. Тэгээд Schalke орж ирнэ. Хайднаа Mainz-тай. Тийм Mainz. Нөгөө ер нь хоорондоо халаан болно. Heidenheim тэр Bayern-ыг хожсон байсан бол 28-д сууж А байгаа. тэнгуүтээ дараа 4-5 дээр 61-тэй 2 баг байгаа. Нэг нь л аврагуудын лигт орно. Тий. Тэнгүүт одоо энэ ч ингэж байгаа. Фрайбург нөгөө юунда төрүүлчихвэл Европа да төрүүлчихвэл аврагуудын лиг рүү ороод Франкфурт конференц руу орчих. Тэгнь. Одоо Франкфурт юм уу Аугсбург юм уу тий? Франкфурт Штутгарттай байсан баг шүү. Нэг нь аврагуудын лиг нөгөөх нь конференц. Франкфурт конференцд байвал бас гоё тий сонирхолтой тий. Тий. Манай тэгвэл конференцийн манай ангийнхан ч бас өөд чиглэж шүү би ангийнхнаас. Тэгээ Франкфурт Штутгарттай Аугсбург болохоор Union Berlin-тэй. Нөө Фиорентино Лех болно гэдрээс. Сайн нөгөө Union Berlin чинь эмгтэй засгалжуулагчтайгаар Анхны ажиллах. анхны хожлоо. Тэгсэн шүү нэрэ. Mainz-ыг хоцсон. Эмгтэй Тэр соосон гоо засгалжуулагч. Мари Луис Эттаг. Тэгээ энэ хожлынхаа өмнө нэг тэнцээ авчлаа. А тэнцсэн байх Тий. Тийм байна. Кёлнтэй. Ер нь тийм тоглолтын ингээ харахаар агуулга нь их гоё тийм довтлогоо зөнхөссөн тоглолт үзүүлээд байгаа. Нөгөө багаасаа илүү олон цохоод байгаа, бөмбөг эзэмшээд байгаа. Эмгтээвний үгэнд орох нь хэр байд юм бол дан ирчүүд. Харин одоо тэрийг хэлбэлүүд ингээл хүндлээд байд юм. яг ингээ 50-50% л бичээд хэлээ л тий. Зарим том одоо Яг айна гэж бол байхгүй юу? Байх уу? Харин яд юм бол. одоо наацх нь ингээд хувцсах хөрөнд тэр үн чинь ингээд Орж болохгүй сте. ороход эвгүй гэл Мөсчихээ сте. Нүцгэн мүцгэж байж байгаа юм билүү? Тэгээ орохос гарахгүй шүү. Тэр чинь ажлын талбар шүү. тиймэрхүү асуудал бас байна л та. Тэ. Зохицуулж байгаа хоо. Тэгж яадаг ч тий зохицуулж байгаа нэрээ стал зохицуулж байгаа. За Францын лигний өснөгт за тэгээд ерөнхийдөө хэдүүлээ яахгүй бол бас цаг хэтэрсэн явж байна. За Paris Saint-Germain 73 оноотой, Lens 67 оноотой. За хоорондоо нэг тоглолт байж байгаа. Нөхөд Тэр тоглох юм байна уу? Ер нь бол их хэцүү юм байл л дээ. 34-оор дуусах хэвээр. Сүүлийн хоёроос ганцхан л оноо эрэхтэй шүү тий. Тий. Наад дуусчих жаа тий. За ингэсэн за Нийт цаа шүү те. Лион 4-р байрны Лион болвол юу яаж байгаа? Аврагуудын лигийн плей-офф шатны шууд аврагуудын лигт орохгүй. Эхний 3 нь шууд орно. Рен үү? Абш Лион уу? Лион Рен 3. Яа, ширүүн болох юм дээ. Сүүлийн дээр. Эхний 3 шууд ороод дөрөвтг нь Өрсөн Өрсөн шүү дээ. Өрсөн шүү дээ орно. Тий. За тэр дундаас ингэсэн Рен бол Европа лиг, Европа лиг, Марсей бол конференц. конференц. Мец 16 оноотой доотлыг рууж байгаа. Мец бол за би таад газ хэлчих за. Мец 14 онд лигний рүү дэвссэн, 15 онд доош унсан, 16 онд буцаад дээшээ дэвссэн, 17 онд үлдээд, 18 онд доош унсан. Ерөнхийдөө юу шиг Норвич бид яриад байдаг Норвич. Нэг үлрэл дээр тоглоод нэг үлрэл доош ундаг. Нэг үлрэл дээшээ орвол одоо жишээ нь сая сүүл 22 онд
доошоо унаад 23 онд дэвшээд 24 онд унаад 25 онд дэвшээд 26 онд авчиж байгаа. 5 үлрэл дараалаад ерөөсө 2 өөрлөлт. Орж ирэхээр айгүй муу тоглоод байгаа. Дараа жил дахиад ороод ирдэг. Дарахад ороод ирдэг. За ийм юм болж байгаа. Зүүн Европ руу шилжээд Словакийн дээдлэг рүү орохоос өмнө нэрэ хиний Болгарын лигт Лудогорец гэдэг баг 15 дараа жилдээ лигтээ дөрүүлсэн байсан Левски София зогсоосоо Оо за болж. Цэнгэлт нь урах гэж хэлээ тийм чи. Уг нь Левски София чи хуучны алдартай баг шүү дээ. Аврал лигт орж ирдэг байсан баг тийм. Тэр сүүлийн үед энэ Лудогорецо дийлхий байгаа. 15 дараалж дөрүүлсэн байсан байх шүү. Урхан минь. Тэгсэн чинь тэр цувралыг Левски София 13 гэсэн тоо харж ирсэн. 2 жилийн өмнө юм байна л та. За нэг тийм болсон. Тэнгүүд одоо наашлаад Зүүн Европ Словакийн дээдлийг Словакийн дээдлэгт Кошице, Комарно клубүүдийн тоглолтод Ганбаяр маань гол хийснийг дахиад 2 тоглолт дараалаад гол. За багийн тэгээд эхлээ 2 гол алдсан явсан л та. Кошицын одоо доотлын 6-гийнхаа хамгийн дээр явж байгаа юм билээ. Одоо конференц лиг ирэх авна гэсэн. Ингэж орж ирээд маа дамжуулсан чинь Ингээд таслуулсан яг гой мэдрэмжтэй байрал дээр. Энэ 2 тойрог дараалаад ирэн манай баг анхных нь үгүй юу? Тийм баха. Яг Дараалж хийжсэнийг бол нэг санахгүй л байна. Ер нь үлрэлт нэг 4-5 хийгээд байгаа шүү дээ. Энэ тоглолтын дээр бол Ганбаяр маань гараанд гарсан. Тэгээд бас тоглолтын клубийнхаа юунаас нөгөө оноо ш тоглолтын үзүүлэлтээр нэг оноо өгдөг шүү дээ. 10-ны тий дундчтай. Тэрүүгээр бол Ганбаяр маань энэ тоглолтод бол тэргүүлсэн байна лээ. За харамсалтай нь үлдсэн хугацаанд бол нэмж гол оруулж чадсан. Одоо тэгээ буцаад анхаар болж байна уу? Юу одоо нэг тоглолт. Нэг сүүлийн байрлал орсон. Одоо яг дээр явж байгаа багтах. Сүүлийн тойрогт. Тэрийг очичод бол үлдчихнэ. Үлдэх хэсгийг шийдэх плей-оффонд. Сүүлийн байртаа үлдчихвэл доош унах. Тэгин дээр. Эрсдэлтэй байна. Тэстэ галзуу ганц тоглолтлаа юм ба. Гүржийн шгшээ Монголын шгшээ тоглоход Валжинымд голын дамжуулт өгсөн биз дээ. Тэгсэн. Тий. За яг талант. Ганга дамжуулт өгсөн шүү. Йохан Тэглээ. Йохан Манзамби гэд нэгэн гайхалтай залуу гарч ирж байна. За ингээд энэ үйлрэлт одоо түрүүнд бид нар ярьсан Фрайбург клубийн 120 жилийн түүхэнд дагуудаага Европын аль нэг цомын тэмцээний одоо финалийн тоглолтод үлдлээ гэдэг. Энэ үйлрэл Фрайбург клуб аргуудын лиг ирэх авах магадaltaй маш сайн болол мундаг бол байгааг явж байгаа. За тэр багийн гол түлхүүр тоглогч нь бол Йохан Манзамби гэдэг энэ одоо Швейцар хүү байна. За 2005 онд Швейцарын Женев хотод төрсөн. За ингээд аав ээж нь бол эцэг нь бол Африк твээс бол Швейцар улсад бол цагаачлан ирсэн ийм одоо хүмүүсүүд байд юм бэ нэлээ. Ангол болон Арслан Конг аав ээжүүд нь тий. За ингээд 2005 онд Швейцарын Женев хотод төрсөн. За ингээд Швейцарын 2 дахь үеийн цагаачтаас төрж байгаа спортын одоо цуутай оддын нэг байж болох үз ийм мундаг авьяастай хүү бол байгаа даамаа. За ингээ Манзамби бол Швейцарын Сервет клубын академид бол 16 нас хүртлээр байж байгаад 17 настайгаас Германы Фрайбург клуб руу ингээ шилжиж одоо ирсэн бол байдаг. За ингээд Манзамби юугаар онцлог юм бэ гэхээр түүний ягас хамгаалтын байрлал хийхгүй юм байхгүй тоглож гэж одоо онцолж байгаа юм. Тэгээ энэ үйлрэл одоо Бундслигийн болон одоо Швейцарын хөлбөмбөгийн талаар бичдэг скаутууд бол аналистууд бол Манзамбигийн тесрэлтийн жил бол байлаа гэж одоо өнгөрсөн 11 сараас хойш бичиж байгаа. Өнгөрсөн оны 11-р сард Бундслигийн 7 хоногийн онцлог тоглогчоор онцлогдож бичигдэж ирсэн. За тэгээд энэ оны 1-р сард мөн энэ оны 4-р сард Бундслигээс дахиад 2 одоо онцлсон нийтлэл бол Манзамбигийн тухай гаргасан. За тэгээд Швейцарын шгшээ багийн ахлах тасгалжуулагч Мурат Якин бол тийм Манзамбитай одоо ажиллаж байгаад бол туйлын таатай байна. Ми Манзамби шиг ийм залуутай, ийм авьяаслаг, ийм чадварлаг тоглогчийг бол төдийлэн ингэж харж байгаагүй гэж одоо хэлсэн байдаг. За Манзамбигийн байрлал бол төвийн хагас хамгаалтын 3 төрлийн байрлал, гурван тоглоно. Бокс то бокс хагас хамгаалтын байрлал бол тоглоно. Тоглооны чиг үүрэгтээ 18 номерын найруулга дээр бол тоглоно. Зам мөн жоохон хоошоо суусан буюу 6 номерын байрлал дээр ч гэсэн тоглох ийм одоо чадвартай тоглогч гээд байгаа юм. Манзамбиг бол төвийн одоо хагас хамгаалтын альч байрлал тоглосон адилхан үр дүн бол хүлээж болно гэж Мурат Якин бол хэлсэн байлээ. Тэгээд өнгөрсөн дугаараас эхлээд 2026-ны дэлхийн аварга тэмцээнд ялцаж магадгүй оддыгоо ингээд оруулж ирэх гэж бодож байгаа. За тэгээд энэ Швейцарын шгшээ багт бол дуудах нь бол ойлгомжтой. Харин Швейцарын шгшээ багийн гараандаас гарах магадлал бол маш өндөр байгаа. Гэхдээ 100 бол баталгаатай биш. Хэрвээ гараанд гарах юм бол мөн Швейцарын шгшээ энэ дэлхийн аварга тэмцээнд бас
цахиур хагалах боломжтой гэж одоо үзэх юм бол Манзамбиг бол яалтч харахаас өөр аргагүй гэж одоо үзэж байгаа. Манзамби бол энэ эрэг дэлхийн аварга тэмцээнээр гялалцах одоо залуу оддын нэг бол яалтчгүй одоо мөн гэж одоо бодож байна. Тийм учраас одоо Бундслигийн Баварийн Мюнхен, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, за тэгээд Премьер Лигээс Ливерпул, Арсенал, Челси гэсэн клубүүд Манзамбиг сонирхож байна гин шүү. Айгүй олон байрал тоглолт юм байна тий. Тийм яг төвийн хамгаалтын байралд 3 төрлийн үүрэгтэй сурын одоо 3 байрал байгаа шүү дээ тий. Тэр 3-т гороолонд нь жигдэх цогцсон тоглолт үзүүлэлт юм байна. Тэгээ маш динамик бөгөөд хувьсан өөрчлөгдөх чадамжтай тоглогчид одоо онцлоод байгаа юм байна л да. Тийм учраас энэ том баг одоо сонирхоод байгаа юм байна. Яа төрийн шиг харагдаад байна уу? Тэгээд ингэж чинь Бундслигийн нэг одоо 11 сард байна уу да. Битсэн одоо онцлох одоо тайм дээр юу гэсэн бэ гэхээр Михаил Балак шиг тоглож байгаа гэж бичсэн байна. За тэгээд мөн Швейцарын хөлбөмбөгийн одоо онцлох тоглогчдыг одоо онцолж бичдэг бичлэг дээр Манзамби бол 2025 оны Швейцарын одоо оны шилдэг залуу хөлбөмбөгч болсон байгаа да. Тэгээд тэрнээс цувралж гарсан ингээд бичлэг дээр бол Манзамбиг Кларанс Зедорфыг санагдуулсан тоглолттой гэж хэлсэн байна. Тийм. Одоо энэ мундаг одоо агуу тоглогчдоос харьцуулагдах хэмжээнд 20 наснда байна. Тэгээд тэдний хэмжээнд хүрэх үгүй гэдэг нь бол өөрийнх нь дурд бол байж гэнэ гэсэн. Тэгээд Лавтея бол маш одоо авиаслаг бөгөөд чадварлаг тэгээд мөн хөлбөмбөгийн бас маш IQ сайтай тоглогч гэж одоо онцолж байгаа юм байна гэж. За ингээд энэ нэрийг тогтоогоод аваарэ. Манзамби дэлхийн аваргын тэмцээнээр бол галзаж мэдэн шүү гэж тий. Тэгээ Бундслигээс 2 тоглогч ингээд. Одоо Фрайбургтэй одоо энэ пенальт тоглох Европа лиг тоглож шүү. Сая энэ Брага 3-1-ээр хожиход тоглолтын 2 дахь хөлөөдөө гол хийсэн. Швейцар дээр би бол баг гараанд гарчих байх гэж бодоод байгаа. Тэгээ энэ үлрэл Бундслигээс ингээд 20 болон түүнээс доош насны залуучууд оруулсан гоолоор Европын топ 5 лигт бол тасархаа байгаа юм лээ. Мундаг. Одоо Ленард Карл гэж чинь тий. Нөгөө Диоманде гэж бас нэг тий. Өнгөрсөн дор хичээлүүд Мазаг онцолсон Алжирийн тий. Бундслигт гоё тоглогч зөндөө байна. За хэдүүлээ өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. Бас гой хэдүүлээ өргөн хүрээнд ярилцаж чадсан баха гэж бодож байна. Та гуравтаа маш их баярлалаа. Хамтаас үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлэг ерөнхий ивент тэтгэгч WooHome, нэвтрүүлэг ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байгаад болох таатай байна. Ирэх 7 хоногт бид Европа лигийн финалийн тоглолтыг шууд амжуул үзүүлнэ. За тэрний өмнөх хэдүүлээ ярилцлагаа жоохон өргөн дэлгэрэх шиг уужуу тавин хий. Тэгээ мэдээж FA Cup-ын финалийн амралтын өдөр 5 сарын 16-ны ням гарагт 20 гарагт 22 цагаас байж байгаа. За тэгээд бусад тоглолтууд бол бүгдээрээ шууд амжуулагдана гэдгийг бол толгой таатай байна. За тэгээд эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзаа гэж байна. Баяр та.